15 дугаар хэсэг 9 дугаар сарын 5 хүсэж хүлээгээгүй байхад нь Томсон ба Френчийн банкны төлөөлөгч тэгж санамсаргүй хугацаа хойшлуулсан тэрхэн үедээ золгүй хувь заяа хөөрхий амтныг даган зовоохон болж байгаагаа мэдэгдэн хувь тавил нь сайнаар эргэж байх шиг санагджээ. Морил тэр өдөртөө үүнийг охин, эхнэр ба Эммануэль нарт ярьж гэр оронд нь тайвшраагүй ч гэсэн баг зэрэг итгэл найдвар төржээ. Гэвч гай болоход Морил өөрт нь урьдаас ийм нааштай хандсан Томсон ба Френчийн пүүсээс өөр олон газартай холбоо харилцаатай байсан юм. Төвний хэлснээр худалдааны хэрэгт харилцагчд гэж байхаас найз нөхөд гэж байдаггүй. Морил дотрон Томсон ба Френчийн пүүсийн энэрэнгүй санаачлагыг гайхан бодож учрыг олохгүй байлаа. Тэр энэ явдлыг зөвхөн 300,000 франк авах хүнээ яаран хоосруулж мөнгөнийхөө 6 буюу 8% авснаас хугацааг нь сунгаад 3 сарын дараа зохих мөнгөө бүгдийг авсан дээр гэж шийдвэрлэн хувайн бодсон бодлого гэж дүгнэлт хийж байлаа. Гэвч Морилын бусад зээлдүүлэгчид хорон санаа ч юм уу эсвэл бодлогогүй гайгаар өөрөөр бодож байсан харамсалтай. Тийм учраас Морилын гарын өсөхтэй өөрийн баталгаа тогтоосон хугацаанд ирж байсан бөгөөд англи хүн өөрийнхөө хугацааг сунгаж өгсөний ачаар Коклес тэр дорн төлж амжиж байлаа. Тийм учраас Коклес өрдийн адил 50 байхажээ. Харин ганцхан Морил хэрвээ 15-нд эрхэмдээ Бовилд 100,000 франк 30-нд өөр нэгэн хүнд 32,500 франк төлсөн бол энэ сардаал баларч дуусах байсан гэдгийг түгшин харж байлаа. Марселийн баян худалдаачид Морилыг энэ дарамтыг давж чадахгүй гэж бодож байв. Тийм учраас 4 дугаар сарын төлбөрүүдийг ердийн байдлаар яг төлчихийг үзээд олноороо их л гайхалдав. Хэдий тийм боловч хүмүүс түнд итгэхгүй болсон бөгөөд дараа сарын сүүлч болоход хөөрхий хөлгийн эзэн Дампуурн гэж нэгэн дугаар хугацаа тавьж байлаа. Морил хэрэгтэй хэмжээний мөнгө цуглуулах гэж бүхэл 7 дугаар сарын туршид хүний хэрээс хэтэрсэн хүч гаргав. Урд нь түүнд хүмүүс бүрэн итгэлтэйгээр мөнгө зээлүүлдэг байсан бөгөөд өөрсдөө хүсэж ирэх нь ч олон байв. Морил 3 сарын хугацаатай ерийн баталгаа гаргах гэсэн боловч түүнийг нэгч банк авсангүй. Аз болоход Морил өөрөө зарим нэг орлого орохыг хүлээж байсан бөгөөд эдгээр нь орж ирсэн учраас сарын эцэст Морил зээлдүүлэгчдийн сэтгэлийг хангав. Томсон ба Френчийн фирмийн итгэмжлэгдсэн хүн Марсель дахин үзэгдсэнгүй. Тэр хүн Морилтэй уулзсныхаа маргааш нөгөөдөр нь алга болжээ. Тэр Марсель зөвхөн хотын дарга, шоронгийн байцаагч, хөлгийн эзэнтэй уулзсан учраас дөргөн зур уулз тэр гурваас бусад хүн юу ч мэдсэнгүй. Фараон онгоцны далаачдын тухайд гэвэл өөр ажилд хөлслөгдсөн бололтой бас л алга болжээ. Ахмад Гомар өвдөж пайлемд хоцорсон байснаа эдгэрч Марсельдон буцаж ирэв. Тэр эрхэм Морил дээр очихыг зүрхэлсэнгүй. Харин цаадах нь ирсний дуулаад өөрөө түүн дээр очжээ. Үнэн ч хөлгийн эзэн онгоц сүйдэх үед Ахмадын гаргасан эрэлхэг явдлын тухай Панилоноос сонссон байсан тул өөрөө түүний сэтгэлийг засахыг оролдлоо. Морил түүний цалинг бүрэн авчирч өгсөн бөгөөд Гомар түүнийг авах гэж өөрөө зүрхэлж ирэхгүй байсан бизээ. Морил тэднийхээс гарч шиваад авсан цалингаа ашигтай зарцуулсан бололтой гой сайхан хувцалсан Пенелонтой шатан дээр дайралдав. Хөлгийн эзнийг хараад үнэн ч жолоо баригч их л зовх шиг боллоо. Тэр шатны тавцангийн хамгийн цаа талын булан шигдэн зогсож бохион эхлээд баруун завжнаасаа зүүн тишин, дараа нь зүүнээсээ баруун тишин, дараа нь зүүнээсээ баруун тишин хийж айсан байдалтай нүдийн бүлтийлгээд эрхэм Морилыг ерэн хөрөн нөхөрсөг ёсоор гар барихад гарын хулгар дуухан атгалаа. Эрхэм Морил түүний зовсон байдлын гойгон хувц өмснөөс болсон хэрэг гэж бодов. Өвгөн далайчин өөрийн мөнгөөр ингэж ганга хувцалсан биш бололтой. Өөр онгоцонд хөлслөгдөн орж фараоныхан гашуудлыг эм хурдан авч хайсан дан эвгүрхэж байгаа бололтой. Одоо Ахмад Гомарт аз дайрснаа хэлж өөрийн шинэ эзний нэрийн өмнөөс түүнийг ажилд оруулах гэж урьж байж ч магадаггүй. Сайн хүмүүс гэж Морил цааш явахтан хэлээд
Та нарын эзэн чинь та нарт над шиг хайртай, надаас илүү азтай байх болтугай гэв. 8 дугаар сарын туршид Моррель урдын зээллэгийг дахин тогтоох эсвэл шинийг нээх гэж оролдож өнгөрлөө. Моррель шуудангийн сүхтэргэнд суудл худалдан авчээ гэдэг нь 8 дугаар сарын 20-нд Марсельд илэрхий болж хүмүүс түүнийг сарын эцэст хөрөнгө мөнгөгүй болсноо зарлана. Харин энэ гунигт ёслолыг гүйцэтгэхийг ахлагч захирагч Эммануэль Нярв Коклис нарт даалгаад өөрөн яваад өгч гисэн байна гэж ярьцгаав. Гэвч хүмүүсийн хүлээж байснаас ангид юм болж 8 дугаар сарын 31-нд Кас урдын адил нээгдэв. Коклис тортой цонхны цаана ажигчгүй сууж авчирч өгсөн өрийн баталгааг наривчлан хянаад эхнээс наваад эцэсний хүртэл яг төлж дуусгав. Дарж байтугай Моррелийн бодож байснаар гадны хоёр хүний өрийг хааж өгөхөд хүрсэн бөгөөд түүнийг Коклис хөлгийн эзний өрийн адилаар төлж өгчээ. Хэнч юу ч ойлгохон болоод 9 дугаар сарын эцэст өнөөх өгүүрлийн гунигт ёсол ёстой болно доо гэж урьдчилан хэлж байлаа. Моррель 9 дугаар сарын 1-нд буцаж ирлээ. Гэрийнхэн сэтгэл төгшин хүлээж байв. Парис орсон энэ аяллаас тэдний аврагдах сүүлчийн болцоо нь шалтгааллах байжээ. Моррель өөрийнх нь зуучилснаар Испани нэгэн банкны эзэнд ажилд орж тэндээс эхлэн түргэн баяжсан саятан Данглерын тухай сансан байна. Данглер 6 буюу 8 сая хөрөнгөтэй хязгааргүй их авлагтай хүн гэж ярьцгаана. Данглер сохор зоосч халааснасаа гаргалгүйгээр Моррелийг аварч чадах юм. Тэр зөвхөн Моррелийг даанлаг гэж хэлчихвэл Моррель аврагдах байжээ. Эмд Моррель аль хэдийнээс эхлэн Данглерын тухай бодох болсон юм. Гэвч тодорхой биш шалтгаанаар Моррель дургүйн хурч энэ эцсийнхэн аргыг хэрэглэхээс хойш суусаар байжээ. Төвний бодож байсан худлаа болсонгүй. Данглер түүнд гудамжигтайгаар татгалцсан хариу өгч Моррель гар хоосон буцаж ирлээ. Гэвч Моррель босго алханган гомдож хараа зүгсэн нэг ч үг дуурсангүй. Нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн байж эхнэр охин хоёроо тавирээд Эммануэль өөд найрсгаар гараан сунгаж мэдлээд 3 дугаар давхарт байгаа өрөөндөө орж Коклисийг дуудуулав. Энэ удаад ч бид өнгөрсөн юм шиг байна да гэж хоёр эмэгтэй Эммануэльд хэлв. Тэд зөвлөн ярилцсны дараа Жюлийн нэмад хороотойгон байгаа ахтан даруй эргэж загтал бичгээр шийдсэн байна. Хөөрхий хүүхнүүд ойртож байгаа аюулыг тэсвэрлэн өнгөрүүлэхийн тулд бүх хүчээр дайчлан хоримтлуулах хэрэгтэйг зөнгөөрөн ойлгожээ. Мөн Максимилиан Моррель дөнгөж 22 настайж эцэгтэн их нөлөөтэй хүн байжээ. Энэ бол шулуун шударга зантай залуу байлаа. Мэргэжлийн сонгон авах цаг болоход эцэг нь ямар мэргэжилтэй болох нь өөрийнхөө дур сонирхлоор шийдгэсэн байна. Тэгэхэд хүү цэрэгт орно гэжээ. Тэр ингэж шийдээд элсэх уралдаан шалгалтыг сайн өгч политехникийн сургуульд орж явган зэрэг 53 дугаар хорооны баг дарга болжээ. Нэг жил хэртээ ийм цолтойгоор цэргийн алба хааж байгаа бөгөөд цол дэвшиж магадгүй байлаа. Максимилиан Моррель хороондон зөвхөн цэргийн үргэгч биш, бас хүний ёсны үргийг хатуучанд биелүүлдэг хүн тооцогддог байлаа. Түүнийг шулуухан гэж хочилдог байв. Олонх нь бусдыг дагаж ийхүү хочоор нь дуудахтан жохом юу гэсэн утгатай болохын ч мэддэггүй нь ойлгомжтой. Эх дүү хоёр нь ойртон ирж байгаа хүнд үеийг тэсвэрлэн өнгөрөхөд туслуулах гэж саях залуу офицерыг дуудуулсан тэр байжээ. Байдал хүнд болсныг тэд эндэлгүй мэджээ. Моррель Коклистэй хамт өрөөндөө ороод сүүлд нь Коклис зэвхий цагаан зарайтай нүдэн гөлрөн салган чичирсээр гарч ирэхийг Жюли харсан байна. Жюли түүнийг хажуугаараа өнгөрөхөд зогсоох гэсэн боловч хөөрхий амтан өөрт нь зохиогүй яруу байдлаар шат руу буун хоёр гараа нь дээш тэнгэр өд өргөн дуу олдож "Жюли авха ямар гэжин гаслан бэ? Хэн тэгж бодох вүлээд?" гэв. Хэдэн минутын дараа тэрээр тооцооны зузаан дэвтэр төрөвч хүүдэти мөнгө зэргийг авч ирлээ. Моррель тооцооны дэвтрийг үзэж төрөвчийг уудлан хүүдэти мөнгөнд тоолов. Бэлэн мөнгө нь 8,000 франктай тэнцэж байлаа.
9-р сарын 5-нд 4-5 мянган франк орж ирнэ гэж хүлээж болох байсан тул бүгд нийлээд сайн л бол 14 мянган франктай болох ажээ. Гэтэл 287,500 франкын өр төлөх ёстой байв. Энэ мөнгийг төлөх ямар ч боломжгүй байлаа. Гэвч Моррель хоол идэхээр хурц ирэхдээ нэлээд тайван байлаа. Энэ тайван байдал нь ямар ч гонхирлаас илүүгээр хоёр хүүхнийг айлгав. Моррель хоол идснийхэн дараагаар гэрээсээ гарч Фокичиодын клубт очиж дахиолоор сонин уншиж аяг кофе уудаг заншилтай байсан боловч энэ удаа гэрээсээ гарсангүй өрөөндөө буцаж оров. Коглес бүр арга нь барагдчихсан бололтой. Тэр 30 градусын халуун нар шарж байсан боловч хашаан дотор чулуун дээр толгойн үсгэн сууж өдрийн ихэнхийг өнгөрүүлв. Хадагтай Моррель ба Жюли хоёрыг Эммануэль зориг оруулж сэтгэлийн сэргээх гэсэн боловч урангуй ярих чадвар нь алга болчихжээ. Моррелийн гэр бүлд аимшигтай сүрэл тохиолдно гэдгийг мэдэхгүй байхын аргагүйгээр Эммануэль энэ бүсийн ажил хэргийг дэндүү сайн мэдж байжээ. Шөнө боллоо. Хадагтай Моррель, Жюли хоёр Моррелийн ажлын өрөөнөөс гарахтаа тэдэн дээгүр орж ирнэ байхаа гэж гордоод хэн ч унтсангүй. Гэтэл тэднийг дуудаж магадгүй гэсэн бололтой үүдээр нь сэмхэн өнгөрөхийг цаад олон сонсжээ. Тэр хоёрыг чагнасаар байтал Моррель өрөөндөө ороод хаалгаанд өгччихв. Хадагтай Моррель охин нь явж унтгээд Жюлиг явсны дараагаар хагас цаг болоод босож шахаагаан тайлж орхиод нөхрийнхөө юу хийж байгааг цоожны нүхээр шагаан харах гэж гудмаар аяархан явлаа. Гэтэл нэгэн сүүдэр цаашаа явчихыг ажиглажээ. Энэ бол сэтгэлэн зовоод эхээсээ төрүүлсэн Жюли байлаа. Охин хадагтай Моррель дээр хурч ирээд юм бичиж байна гэж хэлв. Хоёр хүүхэн уг дуугүйгээр бие биенийхэн санааг ойлгожээ. Хадагтай Моррель цоожны нүхээр шагаахад Моррель юм бичиж байв. Гэвч хадагтай Моррель охиныхон олж хараагүй юмыг ажигласан байна. Нөхөр нь сүлдтэй цаасан дээр юм бичиж байлаа. Тэгэхэд нь нөхрийгөө гэнэсэл бичиж байгааг ойлголоо. Хамаг биеийн дагжин чичирсэн боловч Жюлид хэлэхгүй байх зориг гаргажээ. Маргааш нь эрхэм Моррель огт тайван болчихсон байлаа. Тэр сусан зангараа ажлын өрөөндөө байж угаад өглөөнийхэн цаг уухаар хурч ирэв. Харин өдийн хоолны дараа охиноо дэрэгдэн суулгаад хоёр гараараа толгойноос нь барьж цээжиндээ чанга тэврэв. Өчн Жюли ихтэн аав хэдийгээр 50 юм шиг байсан боловч зүрх нь хүчтэй зохилж байсан гэж хэлсэн байна. Дараагийн 2 өдөр бас л нэг иймэрхүү төгшөөртэй өнгөрлөө. 9-р сарын 4-ний орой Моррель охиноос албан өрөөний түлхүүрийг өг гэж шаардав. Энэ шаардлага Жюлид аимшигтай санагдсан учраас цочин дагжив. Урд хүүхэд байхад зөвхөн шийтгэл болгож хурааж авдаг байсан Жюлийн дандан авч явдаг энэ түлхүүрийг одоо эцэг нь яагаад авах болов? Охин асуусан янзтай Моррель-д харж би ямар буруу хэрэг хийгээв аава? Яагаад миний түлхүүрийг хурааж авах гэж байгаа юм бэ? Гэж асуулаа. Энэ сайхан сэтгэлийн асуултанд нүдэнд нь нулимс гүйлгэнсэн хөөрхийн Моррель ямар ч буруу хэрэг хийгээгүй охин минь. Зүгээр л над хэрэгтэй байна гэв. Жюли түлхүүрийн ирж байгаа дөрөв зөвлөж би өрөөндөө орчихсон юм шиг байна гэж хэлв. Тэгээд охин гарч өрөөндөө орохын оронд Эммануэльтэй зөвлөхөөр түүн рүү гүйж очлоо. Түлхүүрээ битгий өг. Маргааш өглөө болж игэл ааваасаа битгий холд гэд цаатхан түүнд хэлв. Охин Эммануэлээс учрыг асуух гэж оролдсон боловч цаатах нь юу ч мэдэхгүй юм уу эсвэл хэлэх дургүй байлаа. 9-р сарын 4-ний шөнө хадагтай Моррель ханын цаанаас нөхрийнхөө хөлийн чимээг чагнаж өнгөрүүлв. Өглөөний 3 цаг болтол нөхөр нь сэтгэл түгшүүртэйгээр тасалгаан дотууран хойш өргөшөн холхиж байснаа дөнгөж 3 цагт орондоо хэвтгэн дуулдлаа. Эх охин хоёр энэ шөнийг хамтдаа өнгөрүүлв. Тэд оройноос хойш
Максимилианы эрхийг хүлээж байлаа. Өглөөний 8 цагт эрхэм Моррель өрөөнд нь орж ирэв. Тайван байдалтай байсан боловч нойргүй хонсны уулмөр цонхгөр цагайд нь харагдаж байлаа. Тэр хоёр сайн нойрсон эсхийн ч асуу зүрхэлсэнгүй. Моррель эхнэр охин хоёртойгоо урд урдийнхаас уламжих ээлдэг зөөлөн байсан бөгөөд охин нь хар чанахгүй байн үнсэв. Жюли Эммануэлийн зөвлөн хэлснийг санаж аавыгаа гаргаж өгье гэв. Гэвч эцэг нь түүнийг ээлдгээр зогсоогоод ээжтэйгэн үлддээ гэж хэлэхэд Жюли заавал явна гэж зүтгэлээ. Би үлдгэж шаардаж байна гэж Моррель хэллээ. Моррель ангуудаа охинтойгоо би шаардаж байна гэж ярьсан нь энэ бөгөөд тэгтэн эцэг ёсны энэрэнгүй дуугаар хэлсэн учраас Жюли байрнаасаа хөдөлж чадсангүй. Охин дуу шуугийг хөдлөхгүй зогсож үлдэв. Удалгүй хаалга дахин онгойж нэг хүний гар түүнийг тэврэн авч духан дээр нь үнсэв. Охин дээшин хараад баярлсандан хашгирлаа. Максимилиан ах минь! Энэ чимээгээр хатагтай Моррель гүйн ирж хүүгээ тэврэн авлаа. Максимилиан эхээсээ дөрвөн харцаан шилжүүлж ээж минь юу болсон юм бэ? Та нарын загтал намайг айлгаж би бүр яран ирлээ гэж хэлэхэд нь Жюли чи аав дээрэн очиж Максимилианыг ирлээ гэж хатагтай хэлв. Жюли таслаганаас гүйн гартал гартан загтал барьсан хүнтэй шатан дээр мөргөллөө. Та Жюли Моррель авах мөн үү? Гэж ирсэн хүн их л Итали аялгуугаар асуулаа. Тэмээ эрхмээ би байна. Гэхдээ та ямар хэрэгтэй би таныг танихгүй юм гэж Жюли аман дотроо бовтнов. Итали хүн барьж явсан загтлаан өгөөд үүнийг уншин уу гэхэд нь Жюли яадгийн бэлээ гэсэн байдалтай боллоо. Аавыг тань аврах тухай юм байгаа да гэж хэлэхэд нь Жюли түүний гараас загтлыг шүүрэн авч задлан уншсан. Одоохон Мелианы таримлт гудамжинд очиж 15 дугаар байшинд орж байшин сахигч хүнээс 5 дугаар давхрын тасалгааны дэлхүүрийг аваад тасалгаанд ор. Задгай зуухан дээр байгаа улаан торгон төрөвчийг авч аавдан аваач өг. Тэр энэ төрөвчийг 11 цаг болохоос өмнө хүлээн авах нь чухал шүү. Та миний хэлсэн үгийг сохроор биелүүлнэ гэсэн шүү дээ. Таны ингэж амласныг дахин сануулъя. Синдбад далаач. Залуу бүсгүй баяртайгаар дуу олдон хашгираад дээшэн болж загтал авчирч өгсөн хүнээс шалгаах санаатай хартал цаадах нь алга болчихсон байлаа. Тэгээд охин загтлыг дахин уншснаа нэмж бичсэн зүйл байхыг олж харлаа. Та энэ даалгаврыг ганц биеэрээ гүйцэтгэх нь чухал. Хэрвээ өөр хүнтэй хамт ирэх буюу эсвэл өөр хүн таны оронд ирвэл байшин сахигч юу ярьж байгааг тань мэдэхгүй гэж хариулах болно. Энэ нэмж бичсэн зүйл бүсгүй баярлсан сэтгэлийг тэр дорн хөргөв. Ямар нэгэн аюул занал хийлж байгаа юм биш биз? Цанг тавьчихсан биш байгаа. Жюли ийм насны охин ямар аюулд учирч болохыг мэдэхгүй тийм гинэн хонгор нэгэн байлаа. Гэвч айхын тулд аюулыг үзэх хэрэгтэй биш. Чухамдан үл мэдгдэх аюул бол улам их айдас төрүүлдэг. Жюли эргэлзэж хүнээс зөвлөн асуухаар шийдлээ. Тэгэд ямар нэгэн тайлбарлашгүй шалтгаанаар эхээсэн биш, ахаасан биш, харин Эммануэлээс тусламж ирэхээр явлаа. Бүсгүй доошоо бууж Томсон ба Френчийн банкны төлөөлөгч ирсэн өдөр юу болсон? Шатан дээр болсон явдал мөн ам өгсөн тухайгаан төөнд яриад загтлан үзүүлв. Та очих ёстой гэж Эммануэль хэлэхэд та тийш очих гэж юу гэж Жюли шивнэлээ. Би тантай хамт очие. Намайг ганцаараа эргэж бичсэн байсныг уншаа биздээ. Тэгээд яагав? Та ганцаараа л очих болно гэж Эммануэль хариулаад би таныг музейн гудамжны болонд хүлээж бай. Хэрвээ та дэндүү удах дээр хүрвэл таны хойноос орно. Тэгээд таны гомдоосон хүний гомдлгүй болгоод өгөмж гэж хэлв. Та тэгж бодож байна уу, Эммануэль? Би нурилгаар очих ёстой болж байна уу? Гэж охин шийдвэргүйхэн асуулаа. Тийм ээ, оч. Эрсэн хүн таны эцгийг аврах тухай ярьж байна гэж хэлсэн биш үү? Юунаас аврах гэж тэрвэ, Эммануэль? Түүнд ямар аюул учраад байгаа юм бэ? Гэж Жюли асуулаа.
Эммануэль эргэлзсэн боловч Жюлийг нь зөргөг чангалах гэдэг бодол бүхнийг дийлж өнөөдөр чинь 9-р сарын 5 шүү дээ гэж хэлэв. Тийм ээ. Өнөөдрийн 11 цагт танаа аав 300,000 шахан франк төлөх ёстой. Тийм ээ, бид үнийг мэднэ. Тэгтэл кассанд нь 15,000 франк жалга байна шүү дээ гэж Эммануэль хэлэв. Тэгэхэд юу болох вэ? Хэрвээ өнөөдөр 11 цаг болтол аавд чинь туслах хүн гарч ирэхгүй бол өдөр дунд дампуурснаа зарлах ёстой болно. Тэгвэл явъя, бошуул гэж Жюли сандран дууалдаад Эммануэлийг дагуулan явлаа. Тэр завсар хадагтай Морил хүүдэн бүгдийг ярьжээ. Максимилиан эцэгт нь удаа дараалан тохиолдсон золгүй явдлуудын дараа гинхэн амьдралын байдал ихээхэн өөрчлөлт гарсныг мэдэж байсан боловч хэрэг явдал ийм цөхөрсөн аргаан барсан байдалд хүрснийг мэдээгүй байсан юм. Гинтийн энэ явдал түүнийг балмагдуулжээ. Тэгээд тасалгаанаас гүйн гараад шатаар өгсөж аавыгаа байх болов гэж өрөөнийх нь хаалгыг цохив. Энэ үед доор үүд онгойж эргэн харвал эцэг нь байлаа. Морил шууд ажлынхаа тасалгаа руу явсангүй эхлээд өрөөгөөрөө ороод гарч ирж байгаа нь инээжээ. Эрхэм Морил хүүгэн ирснийг мэдээгүй байсан учраас түүнийг үзээд гайхан дуу алдав. Тэр зүүн сугандаан нэг юм нууж хавчуулаад байран тэрийн хөдөлгөй зогсоно. Максимилиан шатаар түргэн бууж аавыгаа хүзүүдэн авлаа. Тэгснэн гэнэт баруун гараараа эцгийнхээ элгэн тулж гэдэргэн ухрав. Тэгээд сарайн үхэрийн юм шиг хачин зэвхэрч "Аава, та яагаад буу авч явна бэ?" гэж асуухад Морил "Би гинлэгж айж байсан юм" гэв. "Аава, бурхан минь, эн чи юун зэвсэг вэ?" гэж Максимилиан дуу алдахад Морил хүүгээ нүд салгалгүй ширтэн "Максимилиан, чи бол эр хүн. Нэр төрөөнч хамгаалж чадна. Миний өрөөнд очие, би бүгдийг ярий" гэж хэлэв. Тэгээд Морил шийдэмгий алхаагаар өөдөн өгсөж өрөөргөө явхад нь Максимилиан хойноос нь энтэнд гიშгэлэн дагжээ. Морил хаалгаа онгойлгон хүүгэн төрүүлж оруулаад хаалгаанд өгжив. Үүднийхэн өрөөг өнгөрч бичгийн ширээнд очиж буугаан гаргаж тавиад дэлгэтэй өргөсөн дансаа хүүдэн харууллаа. Данс хэрэг явдлыг яг үннээр нь ойлгуулжээ. Хагас цагийн дараа Морил 287,500 франк төлөх ёстой байлаа. Тэгэхэд кассанд нь дөнгөж 15,257 франк байв. "Унш" гэж Морил хэлэв. Максимилиан уншлаа. Тэр аянганд нэргүүлсэн юм шиг зогсоно. Эцэг нь нэг ч үг дуурсангүй. Энэ хаашаанч гарахын аргагүй тоон дээр юугаанч нэмэх юм билээ дээ. "Аава, та үүнээс зайлж гарах болцоотой бүхнийг хийсэн үү?" гэж Максимилиан эцэст нь асуухад нь Морил "Бүгдийг хийсэн" гэж хариулв. "Одоо ор хорлого юу ч байхгүй юу?" "Юу ч байхгүй. Бүх хөрөнгөө барчихсан юм уу?" "Бүгдийг нь барчихсан." "Тэгвэл хагас цагийн дараа" гэд Максимилианы царай барааж "Манай нэр төр нэг мөсөн хуурах нэ" гэж шивнэлээ. "Нэр төрөн алдах явдлаас цусал авардаг юм" гэж Морил хэлэв. "Таны зөвөө аав минь. Таны хэлж байгааг ойлгож байна" гэд буунууд руу гараан сарвайж "Нэг нь таних, нэг нь минийх. Баярлалаа" гэхэд Морил түүний гарыг зогсоож "Ээж дүү, тэдний хэн тэжээхэв?" гэхэд Максимилиан цочиж "Аава, та намайг амьд вэ гэж хэлж байгаа хэрэг үү?" гэж асуулаа. "Тийм ээ, тэгж байгаа юм" гэж Морил хариулаад "Энэ бол чиний үүрэг. Максимилиан, чи бол зориг тэнхээтэй ухаантай хүн. Би чамд тушааж тулгаж байгаа юм биш. Зүгээр л ярьж байгаа юм"
Чи өөрийгөө гадны хүү юм гэлээ гэж бодоод байдлыг сайн эргцүүлж үз гэв. Максимилиан бодлого болсноо нүдэнд зоримгоор галалзав. Гэвч энэ завсар тэр тогоонон алгуур бөгөөд ууртаагаар хуулан авлаа. За яах вэ аав минь? Сэтгэл тайван явдаа. Би амьд бай гэж хүн эцэгтэн гараан өгч хэлв. Морел хүүгийнхэн хөл цөхрөн унах гэсэн боловч хүн тэрч авч сайхан сэтгэлийн хоёр зүрх нийлэн цохиллоо. Би буруутай биш гэдгийг чи мэднэ шүү дээ гэж Морел хэлэхэд Максимилиан инээмсэглэж таныг хамгийн үнэн шударга хүн гэдгийг би мэднэ гэж хариулв. Сайн байна. Бид хоёр ярьж гүйцлээ. Одоо ээж дүү хоёр дээр оч. Гэхэд залуу өвдөг дээр сөхрөн сууж "Аава, та надад ерөөл тавьж ажиллаач" гэв. Морел хоёр гараараа хүүгийнхэн толгооноос бариад үнсэн хэлснэнэ. Би өөрийн нэрийн өмнөөс болон гэм зэмгүй 3 үеийнхнийхээ нэрийн өмнөөс ажиллан ерөөж байна. Тэд миний амаар дамжуулан чамд хэлхийг сонс. Золгүй явдлаар нурсан барилга тэнгэрийн башхаар дахин босож мэдэнэ. Намайг яаж ам алдсан болохыг хараад хамгийн адараматай хүмүүс ч гэсэн чамайг өрөвдөн үзэх болно. Надад бол хойшлуулж өгөхгүй байсан хугацааг чамд сунгаж өгч магадгүй. Тэгвэл тэрхүү гутамшигт үгийг хэлэхгүй болохын тулд чадах бүхнийг хий. Ажлаа хийсэн шиг хийж зүрх зоригтой хөдөлж тэмцээрэй. Миний оронд өгөх хөрөнгийг өдрөөс өдөр торимтлуулахын тулд аль болох үз даруухнаар амьдрч яваарай. Энэ тасалгаандаа чи өнөөдөр миний хийж бүтээсэн зүйлийг миний эцэг хийж чадаагүй учраас нас барсан юм. Гэвч тэр намайг үүнийг хийж чадна гэж итгэж байсан учраас тайван өөд болсон юм гэж хэлж чадах тэр өдөр миний нэр төр дахин сэргэн босгогдох тэр өдөр ямар сайхан баяртай өдөр болно гэдгийг санаж яв. Гэхэд Аава та бидэнтэй үлдэж хоцордогч болоосоо гэж Максимилиан дуу алдав. Хэрвээ би амьд үлдэх юм бол бүх зүйл шал өөр болно. Хэрвээ би амьд үлдвэл хүмүүс өрөвдөхийн оронд үл итгэж шахаж шаардсаар байх болно. Хэрвээ би амьд үлдвэл хэлсэн үгэндээ хүрдэггүй, өрөөнд төлөх чадваргүй, өөр тамтан болж хувирна. Хэрвээ би өхвөл Максимилиан энэ тухай бод. Миний хүүр золгүй боловч үнэн ч хүний хүүр байна. Би амьд байвал сайн нөхөд манч гэсэн надаас зайлсхийх болно. Хэрвээ би өхвөл Марселийнхэн цөмөрөн нүдэндээ нулимстайгаар намайг сүүлчийн замд үдэж гаргаж өгөх болно. Би амьд байвал чи миний нэрээс ичиж зовх болно. Би өхвөл чи тэргүүнээ бардмаар өргөж би бол амьдралдаа анхудаа хэлсэн үгэндээ хүрч чадаагүй учраас амин хорлож өгсөн хүний хүү гэж хэлж явах болно. Максимилиан гонигтайгаар гинсэн боловч ховь зяаны эрхийг дагсан бололтой энэ удаа зүрх сэтгэлээрэн биш боловч оюун ухаанаараа эцгийнхээ нотлогоог зөвшөөрч байлаа. Харин одоо ганцааран минь орхи. Эхтүү хоёроо эндээс холхон байлахыг хичээгээрэй гэж Морел хэлв. Та Жюлитэй дахиад уулзахгүй юу? гэж Максимилиан асуулаа. Энэ уулзалтад сүүлчийн бүр түр гордлого байсан боловч Морел толгой сэгсэрч би түүнтэй өглөө уулзаж салхас гүйцэтгсэн гэж хэлв. Аава, та надад захиж хэлэх өөр юм байхгүй юу? гэж Максимилиан бүдгхэн дуугаар асуулаа. Байна хөө минь. Нэг ариун захаас байна. Хэлэлтээ хав минь. Томсон ба Френчийн банк энерги сэтгэлээсэн ч юм уу эсвэл хувийн бодсноос онж тэрөө бөөмөд би хүний бодол сэтгэлийг эргэцүүлэн үзэх хэрэг алга
Юу боловч намайг өрөвдөж энэрсэн ганц газар байгаа юм. Одоо 10 минутын дараа түүний итгэмжит төлөөлөгч 287,500 франкын өрийн баталгааг авч ирнэ. Энэ хүн өөрөө 3 сарын хугацаа сонгож өгсөн юм. Энэ бүс хамгийн түрүүнд авах ёстой мөнгөн авах. Энэ хүн чамд ариун сайн хүн болог. Мэдлээ аав минь гэж Максимилиан хэлэхэд одоо намайг дахин уучлаарай гэж Морл хэлээд яв. Би ганцаараа байх хэрэгтэй байна. Миний гэрээсийг унтлахын өрөөний ширээнүүднээс олж явах болно гэж хэлв. Максимилиан хөдлөлгүй зогсон. Тэр явах гэсэн боловч чадсангүй. Яв Максимилиан гэж эцэг нь хэлээд би чам шиг цэрэг юм гэж бодъё. Тэгээд бэхлэлт рүү дайрах тушаал авсан байг. Намайг ам алдна гэдгийг чи мэдэж байгаа. Тэгвэл чи одоогийн шиг аав минь яв. Таны нэр төр хугарах болно. Гутамшигт явдалд орсноос үхсэн дээр гэж хэлэхгүй байсан гэж үү дээ. Тийм ээ. Тэгж хэлнэ. Гэж Максимилиан хэлээд татвасхын тэрч авлаа. Яв та аав минь. Гэж хэлээд тасалгаанаас гүйн гарав. Морл ганцаараа үлдээд хүүгийнхэн гарсны дараа хаагдсан хаалга руу харж хэдэн минут хөдлөлгүй зогссноо гараан сунгаж хонхны оосор олж тат. Коглис орж ирлээ. Энэ 3 хоногт тэр танигдшгүй болжээ. Морлийн бүс төлбөр төлөхөн болно гэдэг бодол түүнийг 20 жилээр хөгшрүүлсэн байлаа. Коглис найз минь. Чи үүдний өрөөнд байж вэ? 3 сарын өмнө энэ дэрсэн тэр эрхмийг хурж ирэхээр тэр хүн Томсон ба Френчийн бүсийн итгэмжлэгсэн төлөөлөгч гэдгийг чи мэдэн шүү дээ. Надад хэлээрэй. Коглис хариу юу ч дууралгүйгээр толгоогонд өгчхөөд гарч үүдний өрөөнд сандал дээр суулаа. Морл зөөлөн сандал дээр лагхин суув. Ханын цаг үед харахад 7 минут дутуу байлаа. Зүүн хачин хурдан явах бөгөөд хөдлөхөнч түүнд харагдах шиг болжээ. Магадгүй хуурмагч байж болох боловч түүнд үнэн зөв мэт санагдах бодол итгэлдээ захирагдан насныхан эд үед хайрлаж дурлаж байсан бүх юмнаас хагцсан салхаар бэлтгэж гэр бүлийн жаргалыг бэлгэлэн өгсөн амьдралаас хагцах гэж байгаа хүний сэтгэлд сүүлчийн энэ агшинд чухам юу болж байсныг үгээр хэлхийн аргагүй. Үүнийг ойлгохын тулд хувь зохиолон дагсан байдлыг илэрхийлсэн боловч хөлс бурзайсан дух нулимс дүүрэн мэлтгэнсэн боловч өөдөн харсан нүдийг харах хэрэгтэй байлаа. Цагийн зүү гүйнэ. Гар буу цэнэгтэй бэлэн байх бөгөөд түүний нэгийг аваад охиныхоо нэрийг шивнэн хэлв. Дараа нь үхлийн зэвсгэн буцааж тавиад үзгэн авч хэдэн үг бичлээ. Хайртай охиноос салах ёсыг хангалттай сайн гүйцэтгэж чадаагүй мэт санагдсан юм. Дараа нь цаг руугаан дахин харлаа. Одоо цаг нь хуваар биш, хормоор тоологдох боллоо. Дахин буугаан аваад аман ангасхийн цагийн зүү өд ширтэн замгийн таттал хаалганы төгжээ дуурахыг сонсоод цочин дав хийлээ. Энэхүү эгшин зуурын дотор нүрийн даган хөлс орсож үхлийн уйтгар хүнийг зүрхийн бацлана. Тэгтэл шатан дор хаалга чихрах дуу гарав. Дараа нь тасалгааны үүд нээгдэв. Цагийн зүү 11-д дөхөж байлаа. Морл эргэж харсангүй. Одоо Коглисыг орж ирээд Томсон ба Френчийн бүсийн итгэмжлэгсэн төлөөлөгч гэж хэлнэ гэж хүлээж байлаа. Тэгээд буугаан амруугаан аваад шив. Ард талд нь чанга дуу гарав. Энэ бол охиных нь дуу байлаа. Тэр эргэж Жюлийн орж ирснийг харлаа. Буун гараас нь унав. Аава, та аврагдсан гэж охин баярлсан ба ядарсан дам болж амьсгаатан хашгирлаа. Тэгээд
эцгийн өвөрт наалдаж улаан торгон төрөвч гартаан өргөнө. Охин минь аврагдлаа гинэ гэж Морил дуу алдаад хинээс юугаар тэрв гэж асуухт нь Жюли тийм ээ аврагдсан үнийг хараач гэж хашгирна. Морил төрөвчийг аваад цочин татус хийв. Энэ төрөвч нэгэн цагт өөрт нь байсныг бүр түр санджээ. Төрөвчний нэг талд нь 287,500 франкын өрийн баталгаа байлаа. Эдгэр баталгааг хүчингүй болгосон байв. Нөгөө талд нь хушхын хираатай дорж болом хийж хэсэг элгэн цаасан дээр Жюлийн инж гэж бичсэн байлаа. Морил тухайн элв. Сэтгэл зүйдэндээ бодож байгаа юм шиг түүнд санагджээ. 11 цаг цохиж эхлэв. Цагийн зохилт бүр түүний зүрхийг ган алхаар зохиж байгаа юм шиг санагдана. Байцаараа охин минь яагаад ийм болов? Над тайлбарлаж өгөөч. Энэ төрөвчийг чи хаанаас олов? гэж Морил асуулаа. Милианы таримт удамжны 15 дугаар байшингийн 5 дугаар давхрын нэг муу өрөөний задгаа зуухан дээрээс авлаа. Тэгвэл энэ төрөвч чамд хамаагүй юм байна шүү дээ гэж Морил дуулдахад Жюли өглөө нь хүлээж авсан загтлан аавдан өглөө. Морил загтлыг унших зуур. Тэгээ чи тэрэн лүү ганцаараа очив уу? Эммануэль надтай хамт очсон. Тэр намайг музейн гудамжны болон дээр хүлээнэ гэсэн харин гараад ирсэн чинь алга болчихсон байх юм. Эрхэм Морил гэхэд шатан дээр гарлаа. Эн чин тэр байна шүү дээ гэж Жюли хэлв. Тэгэнгүүт Эммануэль сэтгэлэн догдолж баярлсандан юугаанч мэдлгүй давхин орж ирээд фараон гэж хашгирлаа. Юн фараон. Эммануэль та өөрийн ухаантай байна уу? Түүнийг сүйдэж өгөө болсон гэдгийг та мэдэн шүү дээ. Фараон, эрхэм Морил, дохио өглөө. Фараон буудалд ирж байна. Морил хүч тамир алдарч зөөлөн сандал дээрээ унлаа. Энэ дуулд сонстоогүй хачин зүйл ухаанд нь багтахгүй байсан юм. Гэтэл үүд онгойж Максимилиан орж ирэв. Аваа гэж хэлээд тэр та фараоныг сүйчгсэн гээгүй юу? Манааны өндөрлөгөөс түүнийг буудалд ирж явна гэсэн дохио өгч байна. Найс нөхөд минь, хэрвээ энэ үнэн бол бурхны гайхамшиг гэвч үгүй байхаа, тийм байх ёсгүй гэж Морил хэллээ. Гэвч түүний гартан барьж байгаа хүчингүй болгосон баталгаатай гялалтсан очир эрдэнэтэй төрөвч нь баггүй итгэгдмээр зүйл байлаа. Бас энэ завсар орж ирсэн Коклис эрхэм Морил юу болж байна вэ? Фараон ирж явна гэж хэлэхэд Морил явъя найз нөхөд минь, явж үзье. Хэрвээ энэ худлан мэдээ байвал бурхан биднийг энэрэг гэв. Тэд шатан дээр хадагтай Морилтэй дайралдав. Хөөрхөн эмэгтэй өөдөн гарч зүрхэлсэнгүй. Хэдэн минутын дараа тэд Каннабер гудамжинд гарсан байлаа. Буудлын зогсоолд хүмүүс бөөгнөрөлдөн. Цугларсан олон Морилдэд зам тавьж өгөв. Фараон гэж хашгиралдана. Нэрэнч олонний нүдний өмнө дуулдад сонстоогүй гайхамшигт явдал болж байлаа. Гэгэн Йонны цамхгийн нөгөө талд хошуун дээр фараон гэж бичсэн урдын фараонтой яг адилхан бас үнэт хөх будаг атсан хөлөг онгоц зангуугаан хаяж далбаануудаа буулгаж байлаа. Онгоцон дээр Ахмад гомар захирч Фенелонгоо эрхэм Морилд дохио өгч байлаа. Цааш эргэлзэх юмгүй. Морил түүний гэр бүл үйлчлэгчд нь үүнийг нүдээр үзсэн бөгөөд бас үүнийг 10,000 хүний нүд харж байлаа. Эцэг хүү Морилийг хотынхны баяр хөөр болсон дуу чимээн дунд тэвэрлэж байхад энэ гайхамшигт явдлын ажиглагдамгүй гэрж нүднийхэн тэн хагасыг хүртэл хар сахалтай хүн харуулын шувгарын цаанаас сэм ажиглан байгаад сайхан сэтгэлд хүн минь аз жаргалтай бай. Чиний хийсэн болоод хойш идэхийг сайн сайхан уйлчин улам дэлгэрэг. Миний хариу баяр чиний сайн үйл шиг нууц үлдэг гэж шивнэлээ.
Тэгээд сэтгэл ханамжтай баяртай нэмсэглээд зогсож байсан газараас гарч болж байгаа явдалд хүмүүсийн анхаарал татагдсан болохоор хэндэж анзаарагдлагүй шатаар зогсоол руу бууж гурван Жакопо гэж дуудав. Төөн рүү зав хөрөлцөн ирж суулгаж аваад баян төхөөрөмжтэй дарвуулт онгоц руу аваад чихад энэ хүн далаачин шиг хөнгөн шаламгаар түүн дээр үсрэн гарлаа. Эндээс тал бүхнээс нь сарвайсан гарыг нөхөрсгөөр атгаж аврагчийн тэнгэрт байгаа мэт нулимс гүйлгэнсэн нүдээр өөдөн харж байгаа Мореллиг дахин харав. За одоо гэж үл таних хүн хэлээд хүнийг энэрэн үзэгч сайхан сэтгэл минь баяртай. Зүрхийг тайлхруулах шивхэн баяртай. Би сайн сэтгэлд хүмүүсийг баярлуулан бурхныг орлоо. Одоо өшөө хорслын бурхан хортон санаатнаас өшөөгөн авахад минь зай тавьж өгөх гэв. Энэ үгийг хэлээд дохио өгөхөд зөвхөн үүнийг л хүлээж байсан бололтой дарвуулт онгоц далайд гарч явлаа. 10. Итали Синдбад далайчин 1838 оны ихээр Флоренцад Парисын шилдэгт хамаарагдах хоёр залуу сууж байлаа. Энэ хоёр бол Бэс Альбер де Морсер ба Түшигүн Франц де Эпини хоёр ажээ. Тэр хоёр Ром хотод багт наадам хамт үзэхээр ярилцаж тохирсон бөгөөд Франц нь Ром хотод 4 жил суусан учраас Альберта энэ хотыг тайлбарлан үйлчлэгчин үүрэг гүйцэтгэх ёстой байлаа. Ромд багт наадам үзэж өнгөрүүлнэ гэдэг хэрвээ Пиацца де Пополо ч юм уу эсвэл Кампо Вачинод хонойлог ихгүй бол тийм ч хялбархан хэрэг бишээ. Тийм учраас тэр хоёр Пиацца ди Испания годомжинд байдаг Лондон хэмээх зочид буудлын эзэн эрхэм Пастринид нэг сайн байр тавьж байгаарай гэж загтал бичжээ. Тэгэхэд нь эрхэм Пастрини тэдэнд 2 дугаар давхарт зөвхөн унтлагын 2 өрөө ба зочдын ганц өрөөг эгчгүй багчгүй үнэ болох өдрийн 1 луидороор төрслүүлж болно гэж хариулсан байна. Залуу хүмүүс зөвшөөрчээ. Альбер багт наадам хүртэлх хугацааг дэмий өнгөрүүлэхгүй тулд Неаполь руу явж Франц нь Флоренцдо үлдлээ. Медичи нэрд гарсан хотын амьдралд цэнгэн жаргаж Кашино хэмээх диваажинд зугаадсан Флоренцийн эзэд болох баяд ихсийн зочломтгойг үзэн мэдээд Бонапартын өлгийн нутаг болох Корсыг нэгэнт үзсэн болохоор одоо Наполеоны замын буудлын болсон Элба арлыг үзэхээр шийдэв. Энэхүү нэгэн орой тэр Ливорын онгоц зогсоолын төмөр гогцооноос уяатай байгаа далбат цавыг тайлан явахыг тушаагаад далаачдын зөвхөн 3 үг Элба арал руу гэж хэлээд цуун өмөрч завин яролд орж гэвтлээ. Завин үүрнээс нисэн гарч байгаа тэнгисийн шувуу шиг их тэнгис рүү давхин одож маргааш нь Францыг Порто Фрайод аваачиж буулгав. Франц эзэн хааны арал дээгүүр хөндөн гулд яваад марчаан дэрж дахин далайд гарч явлаа. Тэгээд 2 цагийн дараа улаан ятуу багшир нисэж байдаг гэж хэлсэн пианоз арлын эрэг дээр буув. Амжилтгүй боллоо. Франц арай ядан байж хэдэн эцэнхий шувуу буудаж цаг хүчээр дэмий барж гүйцсэн анчны адилаар нэлээд доромжхон сэтгэлтэйгээр завин дансуув. Хэрвээ эрхэмсэг таалгасан бол тэмч муугүйгээр ан хийж болно доо гэж завны эзэн хэлв. Хаан тэрв гэж асуухад эзэн өмнө зүгт хар хөнгөтэй тэнгис дундаас сүндэрлэн боссон бараан зүйлийг зааж тэр арлыг харж байна уу гэхэд Франц энэ юун арлав гэж асуулаа. Монте Кристо арал гэж эзэн хариулв. Үгүй надад энэ арал дээр ан хийх зөвшөөрөл байхгүй. Зөвшөөрөл энэ төр хэрэггүй. Хүн суудгүй арал байгаа юм. Тэгвэл чи дог хэрэг. Газрын дундад тэнгистэй хүн амьтан суудгүй арал байна гинэ. Сонин хэрэг байна да. Эрхэмсэг та гайх явдалгүй. Энэ арал туж хад чулуугаар бүрдсэн учраас тэндээс үр шимтэй өчүүхэн ч газар ирээд олохгүй. Тэгвэл энэ арал хэний харьяаныхав? Тосканы харьяа. Тэнд ямар ам байдгийм? Янгэр ямаал их байдгийм да? Гэхэд Франц өмшгүй байгаа янзтай инээмсэглээд "Гүй тэгээд тэд чинь чулуу долоож амьдардаг амьтад байх нэ" гэж хэлв.
Үгүй. Тэд хат хавтлын завсар ангалаар ургасан жанжуу гуйлс хонин арц идэж амьдардаг юм. Тэгээд би хаана унтах хэрэгв? Арал дээрх агуйд эсвэл замын дотроо цуу нөмрөөд унтчих болно. Эсвэл эрхэмсэг таныг хүсвэл ангаа хийж дуусмагц буцаад явж болно. Бид чинь өдөрч тэр шөнч тэр дарвуул татан явдаг улс. Хэрвээ хэрэг тохиолдвол сэлвэр дээд чи явдаг юм да. Франц найз нөхөртөөгөө уулзахаар болцсон цаг хүртэл нэлээд хугацаа байсан ба Ромд очоод орох хорон олчихсон болохоор саналыг хүлээн авч өөр дамжилтгүй өнгөрсөн ангийнхаа хариуг авахаар шийдлээ. Тэгээд зөвшөөрлөө гэдгэн хэлбэл далайчид хоорондоо шивнэлдэв. Та нар юун тухай шивнэлдээд байна? Ямар нэгэн сат татхар байгаа юм биш үсттэй гэж Франц асуухад завны эзэн ямар ч юм байхгүй. Гэхдээ энэ арал хяналтан дор байдаг юм гэдгийг эрхэмсэг танд бид урьдаас хэлж мэдгдэх ёстой байх. Энд чи тэгээ юу гэсэн үг? Энэ бол Монте Кристо арал дээр хүн суудгүй болохоор Корс сардын Африкийн хориотын юмтэй шудалдаалагсад далайн дээрэмчид тэнд хаяа нуугдаж буудлах нь тохиолддог. Тийм учраас хэрвээ биднийг энд иржээ гэж мэдвэл Ливоронд 6 хоног тусгаарлан хорих болно гэсэн үг. Чөтгөр ав. Энэ ч өөр хэрэг шүү. 6 хоног гинэ. Бурхан багш орчлын ертөнцийг бүтээхэд хэрэгэлсэнтэй адил 6 хоног юм аа. Найс нөхөд минь энэ ч арай олон байна. За та хэнэл эрхэмсэг таныг Монте Кристо арал дээр очихлоо гэж хэлнэ ажтэй. Юу боловч бэл хэлэхгүй шүү. Гэж Франц дуу гаргахад далайчид бид ч бас үгүй гэцгээлээ. За тэгвэл Монте Кристо руу явцгаая. Эзэн тушаал өгмөгц зав Монте Кристо арлыг чиглэн нисэх мэт одлоо. Зав эргэж шин чиглэлдэн орж салхи дарвуулыг үлээн 4 далайчин өөр өөрсдийн суудлаан эзэлж 3 нь өмнө нэг нь жолоом дээр суухыг Франц хүлээж угаад яриаг дахин үргэлжлүүлж завны эзэнт хандан Нарсэг Гаутенота Монте Кристо арал дээр далайн дээрэмчид өөрлөдөг гэж хэлсэн байхаа. Тэгэхээр эд чинь Янгри хяманаас шал өөр төрлийн ан шүү дээ гэж хэлв. Тийм ээ. Яг л тийм эрхэм минь. Бэ хоройтой бараатайн худалдагсад байдаг гэдгийг мэднэ. Харин Алжирыг эзэлж Берберийн өөртөө засах төр унснаас хойш далайн дээрэмчид гэдгийг чинь зөвхөн Купер ба Ахмад Мериатын бичсэн зохиолууд л байдаг юм гэж боддог юм. Эрхэмсэг та ташаарч байна. Худагт хамба 12 дугаар Лев их замын дээрэмчидтэй адилаар далайн дээрэмчдийг устгасан гэх боловч Ромын харуулын бүр дэргэд нь жуулчдыг өдөр бүр дээрэмчсээр байгаа юм. Жил хагасын өмнө гэгэн эзний дэргэд суулгасан Францын итгэмжлэх төлөөлөгчийг Веллетрээс 50хан алхам зайтай газар дээрэмцсэнийг та дуулаагүй хэрэггүй. Бэн тухай дуулсан. Хэрвээ эрхэмсэг та бидэн шиг Ливорнод суудагсан бол янз бүрийн бараатай хөлөг онгоц ч юм уу эсвэл Бастин Порто Феррайо буюу Чивита Викид ирэх ёстой байсан Английн гоёмсог дарвуулт онгоц сураг чимээгүй алга болдог бөгөөд бодвол цохио хад мөргөн эвдэрсэн байлгүй дээ гэдгийг сонсгосон. Харин тэр зохиогээ чинь 6-аас 8 хүнтэй Ердинийг бэсрэг зав бөгөөд замын дээрэмчид шуудангийн сүрэг тэргийг ойн захад зогсоон дээрэмдэхтэй яг адилаар ямар нэг хөлөг онгоцыг шуурхтай харанхуй шин эзгүй арлын дэргэд эзлэн авч дээрэмддэг юм. Тэгвэл гэд Франц цундаа шигдэж дээрэмдүүлсэн улс яагаад гондол гаргадаггүй юм? Тэд энэ далайн дээрэмчдийн эсрэг Франц сардын эсвэл Тоскагийн засгийн газруудаас тусламж гуйхгүй яасан юм гэж асуулаа. Яасан юм гинэ? Гэж Гаэтано энэвхийлэн асуулаа. Тийм ээ. Яагаад? Яагаад гэвэл юуны өмнө онгоцноос хамаг хэрэгтэй бүгдийг завиндан зөөж аваачдаг. Дараа нь онгоцонд явсан хүмүүсийн гар хөлийг хүлж, хөлнөөс нь 24 фунтын ширэм зүүгээд олзлогдсон онгоцныхон доод талд ган ховингийн чинээ нүх гаргаад, онгоцны тавцангийн нүхнүүдийг таглаж орхиод өөрсдөө завиндан үсрээ суучихдаг юм. Тэгээд 10 минутын дараа хөлөг онгоц ус цайлган хахад цацсан гиншин дугарч багаар усанд живж эхлэх бөгөөд эхлээд нэг бөөрөөрөн дараа нь нөгөө бөөрөөрөн хэлтийн хэлбэлцэнэ. Хөлөг онгоц өөдөн болсноо дахин доошилж усанд улам гүн живнэ.
Тэгснэн гэнэт их буу дуурах мэт чимээ гарах бөгөөд энэ нь шахагдсан хий онгоцны тавцанг дэлб тавьж байгаа хэрэг. Хөлөг онгоц нь живж байгаа хүн шиг амьдэмцэн татугнана. Хөлөг онгоцонд орсон усад дээшэн гарч чадахгүй шахагдхааран авраг том халим загас хамрааран ус оргилуулан цацаргаж байгаа юм шиг аль тохиолдсон нөхсвэн олгойд байна. Эцсийн бүлэгт онгоц сөнхийхэн өмнө дуу гарган хягтнаад далайн усанд бүр мөсөн живж эхлээд усан дээр өрх гарган долгилуулж дараа нь намдсаар толийг тэгшэрнэ. Ингэж тэнд байсан юм бүхэн алга болж одох бөгөөд хэдэн минутын дараа гагцхүү бурхны мэлмэл далайн ироолоос тэрхүү алга болсон онгоцыг олж харж чадах биз. Яагаад хөлөг онгоц буудалд эргэж ирдэгвийг, далайчт нь гомдол гаргадагвийг та одоо ойлгож аваа биз гэж завны эзэн хэлв. Хэрвээ Гаэтано энэ бүхнийг Монте Кристо арал дээр очиж ан хий гэж шийдэхээс өмнө ирсэн бол Франц ийм зугаалга хийх хэсгэн лав бодохгүйсэн байх. Гэвч тэд хэдийний замдан орсон байсан бөгөөд хэлсэн үгнээсээ буцах нь аймхаа хулчгараан харуулсан хэрэг болох байлаа. Франц бол аюул зунлыг эрэлхийлж явдаггүй боловч нэгэн тулгархад хүрвэл айдгүй хүмүүсийн нэг байлаа. Аюул зунлыг эрүүл тулаан хийхээр өмнө нь зогсож байгаа хүнээс өөрсдөө зүйл гэж үздэг тийм хүмүүсийн нэг юм. Ийм хүмүүс цаад хүнийхэн хөдөлгөөнийг урьдчилан тааварлаж, хүчийг хэмжин амьсгаагаан дарж, тэхэн хамт аймхаа хулчгар хүн болж харагдахгүй тулд хэрэглэгдэх хэмжээгээр алгуур удаан хөдөлж, нэг хараад л өөрийнхөө давуутай толыг мэдж ганц зохиодол алжчихдаг юм. Би Сицили, Калабри арлуудаар явж бүлэг арлуудаар 2 удаа жуулчилсан боловч их замын дээрэмчин ба талан дээрэмчний сүүдэр тэнж дайралдаагүй гэж хэлэхэд нь би таныг ятгах гэж энэ бүгдийг яриаггүй. Зөвхөн таныг асууж хайрлсан болохоор л хариулсан юм аа гэж Гаэтано хариулв. Тэмээ, хонгор Гаэтано. Таны яриа надад их сонирн байна. Би цааш нь бас юм дуулахыг хүсэж байна. Тийм ч учраас Монте Кристо арал руу явж байгаа юм. Тэр завсар зорьсон газартаа дөргөн дөхөж байлаа. Сэнгэнсэн салхи хүлээж байсан тул зав цагтад 6-7 бэрийн хурдтай урагшилж байв. Зав аралд ойртох тусам арал нь тэнгисээс босож байх шиг байлаа. Зэвсгийн агуулхад хураасан үхэр бууны бөөрөнхий ширмэн сум шиг бие биен дээрэн овоорсон хаднууд шингэж байгаа нарны туяанд тодхон дурайж, хад хавцлын завсраар жанжуу гүйс, хонин арс улайрч ногоорон харагдана. Далайчид хэдийгээр элд төгшөхгүй боловч далайн долгион дээр хөвлөсөн байгаа цахлаа шуу мэт харагдах ганц нэг загасчдын завны цагаан дарвуул гялдсан далайн мандал дээгүүр хянамгай болгоомжтойгоор харж байлаа. Наран Корсарлын цагуур далдорж эхэлж байх үед Монте Кристо арал хүртэл 15 бээр хүрэхгүй ойртсон байлаа. Арлын баруун тулын ус баргар том өргөс мэт оройгоон сэрвэлгэн Адам мастер шиг энэ аврах том чулуунууд завны өмнө аажмаар дээшлэн өндийж, нарыг халахлан өдрийн гэгэн гэрлийг өмнөөхөн үдшийн бүрэнхий тэнгис долоо дээгүүр бүрхлээ. Сүүлчийн туяа шавхөндөр хадан тусаж, түүн дээр эгшин зур тогтносноо галдуулын гал утаа манарх мэт дүрс хийгээд алга болно. Тэгсээр бэлэн харанхуйд сүйдэрлэгдэхийн адил оройн сүйдэрлэгдээд арал бүхэл бүтнээрэн аврах том чулуун хан болж хувирлаа. Хагас цагийн дараа хав харанхуй боллоо. Аз болох сэлүүрчид Тосканы олтергийг хөндлөн гулд явж сурсан улс тул замаан сайн мэдж байв. Хэрвээ ийм биш байсан бол Франц энэ харанхуйд сэтгэл түгшин нүдэн хөхөртөл ширтэх байсан биз. Корсик алга болж Монте Кристо аралж харагдхан болсон боловч далайчид харанхуйд шар шувуу шиг харж завин итгэлтэйгээр жолоодон явуулна. Нар жаргаснаас хойш 1 цаг өнгөрсний дараа завнаас зүүн тийш дөрвөн нэгэн мод хэртэй газар нэгэн бөө юм байх шиг харагдав. Гэвч маш бүдэгхэн харагдаж байсан тул Франц далайчдын элэг дог болох вэ гэж боломжлоод дуугүй байх нь дээр гэж боджээ. Гэнт эрг дээр хурц гэрэл гарлаа. Газар үйл шиг харагдаж болох боловч гал нь ямар ч байсан солир биш байлаа. Энэ юун гал вэ гэж Франц асуухад
Чимээгүй гэж завны эзэн шивнээд энэ түүдэг гал байна гэлээ. Та чи нарал дээр хүн суудгүй гэсэн биш үү? Би танд арал дээр байнгын оршин суугчид байхгүй, харин хориотой бараатай худалдагчид үүрэлдэг гэж хэлсэн шүү дээ. Бас далайн дээрэмчид. Тийм ээ. Бас далайн дээрэмчид гэж Гаэтано давтан хэлээд, тийм ч учраас би хажуугаар нь өнгөрөөд яв гэж тушаасан юм. Гэрэл бидний ард хоцорсныг харж байгаа байз. Гэхэд Франц, энэ гал биднийг төгшүүлэн сандрахаас тайвшруулах ёстой юм биш үү? Хэрвээ тэд өөрсдөө харчихна гэж айдаг бол гал төлөхгүй баймар юм шиг санагдах юм. Энэ ямар ч хамаагүй. Харанхуй байгаа болохоор та арлын байдлыг харж чадахгүй байна. Харин тэмгүй бол эрэг дээрээс ч, пиано зарал дээрээс ч гэсэн гал харагдахгүй, зөвхөн далай дотроос л харж болох юм гэдгийг мэдэх байсан гэж Гаэтано хэлв. Тэгвэл энэ түүдэг гал базаахгүй улстай уулзахын тэмдэггүй гэхэд Гаэтано энэхүү газар дээрх гэрлээс нүд салгалгүй ширтэн байж одоо л мэдий гэж хэлв. Та яаж мэдх юм? Одоохон харж илвэ. Гаэтано нөхөдтэйг шивнэлдэн 5% энгэ зөвлөсний дараа зав чиглэлийн өрчилж чимээгүйгээр буцаж явлаа. Хэдэн хормын дараа гал харагдахгүй боллоо. Бодвол ямар нэгэн өндөрлөгийн цаад талд орсон бололтой. Жолоо баригч залууран эргүүлэхэд жижиг онгоц аралд мэдгэлгүй ойртон удалгүй 50-ын алхмын ойр очлоо. Гаэтано даруулан буулгахад зав зогсов. Энэ бүгдийг огт чимээ аниргүй гүйцэтгэлээ. Түүнээс гадна зав эргэж явсан үеэс хойш хинч үг дугарсангүй. Сугаалах санал гаргасан Гаэтано бүх хариуцлагыг өөр дөрийн авлаа. Дөрвөн далайчин түүнээс нүд салгалгүй ширтэн хэрэг болбол харанхуйгаар далимдуулан зайлж чадхад бэлхнээр сэлүүрэн бэлэн барьж явна. Францын тухайд гэвэл тэр бидний мэдих хэнэггүй байдлаараа буунуудан үзэж суув. Тэр 2 амтай буу, 2-тай ба 1 карбин буутай байлаа. Тэднийг цэнэглэж замгийн шалгаж үзээд юу болохыг хүлээлээ. Тэр завсар Гаэтано хантаад цамцаан тайлж шалбар өмдөн чангалав. Харин хөл нүцгэн байсан тул гутал тайлна гэх юмгүй байлаа. Тэр ийм гоёлтойгоор үннийг хэлбэл нүцгнэр уруулан хуруугарaan дараад ус руу орж өчүүхэн чимээ гаргалгүй эрг рүү болгоомж тоёо хөвөн одов. Зөвхөн түүний ард хоцорсон зургар цагаан судлаар хаан явааг нь баримжаалахаар байжээ. Гэвч энэ судал удалгүй алга боллоо. Бодвол Гаэтано эргт хүрсэн бололтой. Хагас цагийн туршид завин дээр хэнч хөдөлсөнгүй. Дараа нь эргийн зүгээс өнөөх цагаан судал дахин харагдаад ойртон ирлээ. 1% дараа Гаэтано завинд хурж ирэв. За, юу вэ? Гэж Франц далайчид нэгэн зэрэг асууцгаав. Энд Испани хориотой бараатай худалдагсад мөн Корсын 2 дээрэмчин байна. Корсын дээрэмчид яагаад Испани хориотой бараатай худалдагсадтай нийлчихв? Эрхэмсэг минь гэж Гаэтано үнэхээр Христос шашинтны хонгор сэтгэлээр хэлээд, тэд чинь бие биедээ туслах хэрэгтэй шүү дээ. Дээрэмчид заримдаа хуурай газар дээр цагдаа цэргүүдээс болоод ажил хэрэг нь муугалдаг. Тэгэхээр эрэг дээр очиж зав олдог. Тэр завинд нь бидэн шиг сайн санаат хүмүүс байж байдаг. Тэгээ тэд нараас толгой хоргодох газаргүй мөрдөгдөн хөөгдөж ява хөөрхийн амьтанд туслахгүй байж болох уу та? Бэ тэднийг завиндаа аваад үнэн чудраг ёсыг бодож далайд гардаг юм. Үүнээс бидэнд ямар ч гарц учирдаггүй. Харин тэр хүний ам аврагдаж эсвэл үгүй ядахтан л эргчлөөтэй хоцордог юм да. Тэр үүнийхэн хариуд бидэнд тус хүргэж сануучхан хүний нүднээс далд бараа таваараа буулгах нууцхай газар зааж өгдөг юм. Тэгэхээр найз Гаэтано минь, та ч хориотой бараатайг ажил хийдэг байх нэ? Гэж Франц хэлэхэд Гаэтано тийм гэж хэлхийн аргагүй хачин инээмсэглээд, одоо яа гэхэвдэ эрхэм минь, юмар л баг зэрэг оролдох юм ямар нэгэн аргаар амьд зуух хэрэгтэй байна шүү дээ гэж хэлв. Тэгвэл энэ Монте Кристо арал дээр байгаа хүмүүс танд огт хамаагүй ус биш шүү дээ. Тийм байхаа. Бид
мусааныхантай адил бие биенээ давхрал таньдаг юм. Бид тэгвэл санаа зовлтгүй эрэг дээр бууж болно гэж бодож байна уу? Тэгж бодож байна. Хориотой бараа тээж худалдаалагсад бол хулгайч биш шүү дээ. Гэхэд Франц тохиолдож болох аюулыг урьдаас болгоомжлон харин тэр Корсын дээрэмчид гэж асуулаа. Тэд өөрсдийн буруугаар дээрэмчин болоогүй. Үүн засгийн газар л буруутай гэж Гаэтано хэлв. Яагаад тэр вүлээ? Өөрөөр яах юм? Засгийн газар тэднийг Корс хүн өшөөгөө авахгүй байж болох юм шиг ердөөл хүний ам боснуулсан хэрэгээр бариад авдаг. Хүний ам боснуулах гэдэгтээ та юу хэлж байна вэ? Хүн алах уу? Гэж Франц асуув. Дайснан устгах гэж эзэн хариулаад энэ бол шал өөр хэрэг шүү дээ гэв. За яах вэ? Тэр дээрэмчин хориотой бараа текстээр очиж зочлохыг хүсэе л дээ. Тэд бидний хүлээн авах болов гэж Франц хэлв. Тэгэлгүй яах вэ? Тэдгээ хэдүүлээ байна. Дөрвүүлэн архимсаг минь. Бас 2 дээрэмчин бүгд 6 хүн байна. Бид ч бас төдий чинээ. Хэрвээ эрхмүүд зам муутайхан байвал бидний хүч тэнцүү болохоор бид тэднийг дөнгөчгөж болно. Тэгэхээр одоо асуудал шийдэглээ. Монт Кристо арал руу явцгаая. Тэгье. Харин эрхэмсэг та биднийг урьдаас сэргийлсэн зарим нэг арга хэмжээ авахыг зөвшөөрнө. Мэдээж хэрэг хайрт нөхөр минь. Нестор шиг цэцэн мэргэн Уиллис шиг сэргэлэн байхыг ерөөе. Би зөвхөн зөвшөөрөө зогсохгүй үүнийг танаас онцгойлон хүсэх байна. За сайн. Хэрвээ тийм бол одоо дуугүй байцгаая гэж Гаэтано хэлв. Ингээд цөм дуугаан хураалаа. Франц шиг юмыг эрүүл ухаанаар хардаг хүнд энэ байдал нь аюултай биш гэхэд нэлээд аз туршсан эрсгэн хэрэг байлаа. Тэр их далай дотор пат харанхуйн дунд өөрт нь үнж шударга байх ямар ч шалтгаангүй далайчдтай хамт байлаа. Тэд түүний бүсэнд хэдэн мянган франк байгааг сайн мэдэх бөгөөд сайхан зэвсгийн атаархаагүй ч гэсэн сонирхсон байдалтайгаар хэдэн 10 удаа харж байлаа. Дүүгэрч зогсохгүй эдгээр хүмүүсийг дагуулan үлэмж сайхан нэртэй боловч хориотой бараа текстд дээрэмчид үүрлэн байдаг болохоор Христосыг Голгофад хүлээж байсан зочлолоос илүүг гордохын аргагүй арал дээр очих болжээ. Хөлөг онгоцыг живүүлдэг тухай өдөр нь ярихад хэтрүүлж байна гэж бодж байсан бол одоо шөнийн харанхуйд тэр нь уламж үнэмшилтэй санагдана. Иймэрхүү байдлаар магадгүй тэг санагдаж байж болох. 2 давхар аюулд орсон болохоор далайчтан нүд салгалгүй ажиглан гараасаа буугаан үл салгана. Тэр завсар далайчид дарвуулан дахин татаж урд 2 удаа явсан замдаа оров. Францын нүд харанхуйд баг зэрэг дасаж амжсан тул завайн авраг том боржин чулуун хадны хажуугаар явж байгааг ялган танилаа. Тэгээд цохоог тойрч гарвал урдхаасан улам хурцаар асаж байгаа түүдэг гал түүнийг тойрсон хэдэн хүнийг харав. Галын туяан далайд 100-аад алхам хэртэй хол тусна. Гаэтано завайн гэрэлд оруулахгүй хичээн гэрэлтүүлэгдсэн хэсгийг өнгөрөн гарлаа. Дараа нь түүдэг галын яг эсрэг талд очоод гал руу эгц явж гэрэлтүүлэгдсэн газарт очоод загасчдын дууг чангаар аялж эхлэхэд далайчид ч тэр дорн даган төрлөө. Дууны ая сонсонгууд түүдэг гал тойрон суусан хүмүүс босож эрг рүү ойртон бодвол хэмжээ ба ямар зоригтой явааг нь мэдэх гэсэн бололтой завыг харна. Удалгүй харж ансан бололтой эрг дээр үлдсэн нэгээс бусд нь бүтэн янзаг шарж байсан гал руугаа буцав. Зав эргт хориодхон алхам дөхөж очиход эрг дээр зогсож байсан хүн манаач эргүүлтэйгэн дайралтахаар дэгдэг шиг бууга мөрнөсөн авч сардын аялгуугаар "Хэмбэ?" гэж асуулаа. Франц сандралгүй 2 бууныхаа замгийг хоёуланг нь татав. Гаэтано тэр хүнтэй хэдэн үг солиход Франц хэдийгээр өөрийн тухай ярьж байсан боловч ганц ч үг ойлгосонгүй. "Эрхэмсэг та нэрээ хэлэх үү? Эсвэл нуух уу?" гэж Гаэтано асуув. "Миний нэрийг хэлээд ямар ч нэмэргүй. Тэгэхээр зүгээр л жуулчилж яваа Франц хүн гэж хэл" гэж Франц хариуллаа. Гаэтано энэ хариуг дамжуулан хэлэхэд зогсож байсан манаач түүдэг галын дэргэд сууж байсан хүмүүсийн нэгэнд тушаал өгөхөд цаадах нь босож 2 цохио хадны хоорондоор орж алга боллоо.
Бүгд дуугүй байлаа. Хүн бүрл өөр өөрийнхөө ажил явдлаар оролдон байв. Франц арал дээр буухад бэлтгэн далайчид дарвуулаараа хоройтой бараа текстд янз гараан оролдон байв. Тэд ингэж гаднаа хаан хайхрамжгүй байдалтай байсан мэт боловч бие биеэн сэм ажиглана. Явсан хүн эргэж ирлээ. Харин тэгтэн явсан зүгээс юм биш, нөгөө талаас гүрч ирэв. Манайчид толгой төхвөл цаадхан завруу эргэж эс акамоти гэв. Энэ үг бол орчуулагддаггүй үг байгаа юм. Энэ үг бол морилон орно, орохыг хүсье. Гэртээ байгаа юм шиг бай. Та энд эзэн гэсэн олон утгыг нэгэн дор илэрхийлнэ. Энэ бол язгууртны доторх бэртгчин олон утгатайгаар ихэд гайхуулсан Молиерийн төрөг шиг үг юм. Далайчид дахин гойлгосонгүй. Сэлүүрээ дөрвөнтэй татхад зав эргт тулв. Гайтано эрг дээр үсрэн буугаад манаачтай бас хэдэн үг шивнэн ярилцлаа. Далайчид нэг нэгээрээ цувран эрг дээр бууж эцсүүлд нь Францын ээлж болов. Тэр нэг бууга мөрөвчлсөн бөгөөд нөгөө буу нь Гайтанод байлаа. Нэг далайчин карбин бууг нь өөрч явлаа. Франц зураач хүн шиг хаанг боловч гангачуулын маягаар гой хувцsalсан байлаа. Энэ нь арлын эцэд ямар ч сэжиг төрүүлээгүй бөгөөд тийм учраас ч айн болгоомжлох сэтгэл төрсөнгүй. Завин эргээс уйж орхиод буудлах тогтой газар ирэхээр явцгаав. Тэдний буудлахыг ажиглан харж байсан хоройтой бараа тэгчдийн санаанд явж байгаа чиг нь таараагүй бололтой Гайтанод "Үгүй, тийшгээ явахгүй шүү" гэж хачгарлаа. Гайтано аман дотроо бовтнон уучлалгүйгаад маргасан чгүй нөгөө тал руу явлаа. Тэр завсар хоёр далайчин төвдөг галаас бамбарасаалаа. Тэд 30-аад алхам яваад суугаараа харж манаж болохоор хадын нухад суудлага гаргасан хавтгай талбайд хурч очив. Эргэн тойронд нь байгаа үржил шимтэй нарийн зурус газарт тарвган царс жанжиг гүйсэн бутургажээ. Франц бамбараа доошлуулж бөөн үнс нуран байхыг хараад энэ газрын тааламжтайг өөрөө ан гүнлэн үзэж байгаа юм биш. Монте Кристо арал дээр ирж очин байдаг улсын ердийн буудлах газар болохыг мэдэв. Ер бусын явдал болно гэж бодхон болжээ. Эрг дээр хөл гიშгэмэгц эцдийнх нь найрсаг биш гэсэн хайхрамжгүй байгаа байдлыг хараад төгссөн сэтгэл нь тайвширч түүдэг гал дээр шарж байгаа янзганы үнээр өлсгөлэн байгааг нь мэдрүүлв. Үүнэн Гайтанод хэлэхэд цаадхан завин дотор талах, дарс 6 ятуу байгаа ба галтай болсон болохоор үдшийн хоол идэх гэдэг бол маш амархан хэрэг гэж хариулсан. Харин эрхэмсэг танд шарсан янзах сайхан санагдаад байвал би хөршийнхөндөө 2 ятуу өгөөд хэсэг шарсан мах сольж авъя л да гэж нэмэж хэлв. Маш сайхан хэрэг. Гайтано маш сайн хэрэг гэж Франц хэлээд та чинь хэрэлцээ хийх авьяастай төрсөн хүү юм а да гэв. Тэр завсар далайчид хонин арц жанжуу гүйс царсны мөчөр хугалж дөрвөн том түүдэг ноцоолоо. Франц шарсан янзганы үнэрийг өнөрлөн Гайтаног боцож ирэхийг хүлээж чадсан байтал цаадах нь үлэмж санааширсан байдалтай хурж ирэхэд нь "За юу вэ? Зөвшөөрсөнгүй юу?" гэж асуухад Гайтано "Үгүй. Тэдний тэргүүн таныг Франц хүн гэж дуулаад оройн зогоон хамт зоглохыг урьж байна" гэж хариулв. "Найрсаг замтаагүй юм. Би өөрийн хувийг нэмэрлэх болохоор үүнээс татгалзах шалтгаангүй" гэж Франц хэлв. Хэрэг явдал энд бишээ. Түүнд оройн хоолны юм би байхаарч барахгүй хэтэрхий их байна. Харин таныг нэг хачин болзол тавьж байж гэртээ хүлээж авах гинэ. Гэртээ хүлээж авах юм? Бүр өөртөө гэр бариад авчихсан хэрэг үү? Гэж Франц асуулаа. Үгүй дээ. Гэхдээ түүнд маш тогтоо сууц бийг нь үгүйдэл тэгж батлаад байдаг юм. Та тэр толгойлогчийн таних уу? Түүний тухай дуулсан. Сайнаар нь муугаар нь аль алинаар нь л чөтгөр ав. Тэгээ ямар болцол юм? Нүдэн боолгоод ав гэхэр нь боолтон авах юм гинэ. Франц энэ урилгын цаан жохом юу нуугдж байгааг мэдэх гэж Гайтаногийн нүд рүү харлаа. Цаадах нь Францын бодож байгааг тааварлаад "Тийм ээ, тийм. Би ч бас эргэцүүлэн бодох хэрэгтэй гэдгийг ойлгож хэлв байна"
гэв. Та миний оронд байсан бол яах байсан бэ? Надаас ямар ч гарц гарахгүй болохоор би очино. Та тэр урилгыг хүлээж авах нь тэгнэ. Үгүй дэл сонирхоод очино. Төвөнд үдчихмээр сони юм байгаа мó? Гэхэд Гаэтано дууга нам болгож сонсож бай та. Үнэн хотлыг бөөмөд улс судал ярилцах юм гэд тэдний яриаг хүн чагнаж байна уу гэсэн янзтай ийш тийшэн харахад нь Франц юу гэж ярилцгааж байна гэж асуулаа. Тэр дэргэд нь Питийн ордон юу ч биш. Тийм газар дор хордонд суудаг гэж ярилцах юм. Та зүүдэлж байна уу? Гэж Франц сунган асуухад Гаэтано үгүй зүүдлээгүй. Энэ бол яг үний юм шүү. Гэгэн Фердинандын жолоо баригч Кама нэг удаа тэнд ороод толгой нэрэгчгээд гарч ирсэн. Тимийг баялаг эрдэнэс зөвхөн үлгэртэл байдаг байх гэж хэлж байна лээ. Күр. Та ийм үг хэлж намайг Алибабын агууруу оруулах гэж байгаагаа мэдж байна уу? Эрхэмсэг танд би зөвхөн дуулснаа л хэлж байгаа минь энэ. Тэгээд та намайг зөвшөөргө зөвлөж байгаа мó? Би тэгж хэлээгүй. Эрхэмсэг та дураараа л бол. Ийм явдалд зөвлөгөө өгч зүрх хэлэхгүй байна. Франц баг зэрэг бодож байснаа тийм баян хүн өөрийнх нь хэдхэн мянган франкын хойноос хөөцөлдөхгүй байлгүй дээ гэж шийдээд зөвхөн сайхан хоол идэхийг бодлоо. Гаэтано түүний хариуг дамжуулан хэлэхээр явав. Бидний дээр хэлсэнчлэн Франц болгоомжтой хүн байсан болохоор хачин нууц эзний тухай аль болох ихэн мэдхийг хүсэж байлаа. Тэгээд өөрийн Гаэтанотой ярьж байхад үүрэгт ажиллаараа бахархан байдаг хүний ёсоор ятууны үдийг их л додгор зулгаад суугаа далайчин руу эргэж энд ямар ч зав онгоц байхгүй байхад эдгэр хүмүүс юугаар явж ирсэн болоо гэж асуухад нь би тэдний хөлөг онгоцыг мэддэг болохоор гайхгүй байна уу гэж далайчин хариулв. Сайн онгоц уу? Эрхэмсэг та дэлхийг тойрвол тийм л онгоцоор явахыг хүсье. Тэгээд том онгоц уу? Томоо 100 тонны онгоц. Англичуудын хэлдгээр дарвуулт онгоц гэдэг боловч агаар тэнгэр ямар ч муухай явахад эвдрэхгүй бүхэд дээ. Хаан хийгээ юм болоо. Мэдхгүй. Генуяд хийсэн байлгүй дээ. Яхара хориотой бараа текстийн тэргүүн Генуяд хөлөг онгоц захиалж хийлгэхээс айхгүй байдаг үлээ гэж Францыг асуухад нь онгоцны эзнийг хориотой бараа тээдэг гэж би хэлээгүйсэн бэлээ гэж далайчин хариулв. Үгүй. Гаэтано тэгж хэлэхсэг болсон шүү дээ. Гаэтано тэднийг холоос арсан болохоос биш хэнтэй юу ч яриаггүй юм шүү дээ. Тэгээд тэр хүн чинь хориотой бараа текстийн толгойлогч биш юм бол өөр юу байдаг юм? Жуулчлан зингэж ява баян язгууртан. Хүмбэр өөрөөр ярьж байгаа болохоор маш битүүлэх үе юм а да гэж Франц бодлоо. Ингээд нэрийг хэн гэдэг юм бэ? Өөрөөс нь асуухаар Синдбад далайчин гэдэг юм. Гэхдээ жинхэнэ нэр нь гэдэгт би бол эргэлзэж байна. Синдбад далайчин гинэ. Тийм ээ. Энэ эрхэмсэг дээд чинь тэгээд хаан суудаг юм. Далай дээр. Хаанаас ирсэн хүн бэ? Мэдгүй. Та түүнийг ер нь харсан уу? Харсан. Ямар ч жоохон хүн байна уу? Эрхэмсэг та өөрөө үзнэ. Намайг тэгээ хаан хүлээж авах уу? Гаэтаногийн танд ярьсан газар доорх ордондоо хүлээж авна гэж бодож явах хэрэгтэй. Та тэр элбийн шидэт цайцад нь орох гэж хизээч оролдоогүй юу? Эрхэмсэг минь үзэхээр барах уу? Нэг биш удаа оролцсон. Гэхдээ ямар ч ашиг гараагүй. Бид бүх агвыг нэгжээд нэгч нөхсөв олоогүй. Тэгээд чи үүдэн түлхүүрээр биш элбийн үгээр онгойдог гэж ярьцгаах юм билээ? Бэлава. 1001 шөнийн үлгэртээ тохиолдсон байх нэ гэж Франц хэлв. Эрхэмсэг дээдэс таныг хүлээж байна гэж ард талд нь хүн дуурахад манай чиг мөн байна гэж дуугаар нь танилаа. Төөнийг дарвуулт онгоцны 2 далайчин дагжээ. Франц хариу хэлхийн оронд халааснаас нусныхаа альчуурыг гаргаж манаачид өгөв. Төөний нүдийг өгдөөчгүй боож залилж магадгүй гэж болгоомжлон хөвчн шалгаж үзээд боолтон авах гэж хэрхэвч оролдохгүй гэж ам тангаргыг авлаа. Франц ам өгөв. Тэгэнгүүт далайчид түүнийг сугдан авч манаач өмнө нь гарч явлаа.
Тэр 30-аад алхам яваад хорхоо хөдлөгсөн үнрээр нь буудалсан газрын хажуугаар явж байгааг мэдэв. Дараа нь өнөөх Гайтаныг явахыг хориглож байсан зүг рүү олдоо 50 шахам алхам явлаа. Одоо тэгж хориглосны учрыг ойлгов. Удалгүй агаар өөрчлөгдсөн учраас газар доогор оржээ гэдгийг Франц мэдлээ. Тэгээд хэдэн хором өнгөрсний дараа шаржигнах хөнгөн чимээ сонсдоход сайхан зөөлөн агаар үлээлээ. Эцэст нь зөөлхөн хөвсгөр хөвсөн дээгүүр явж явахыг мэдрэв. Замчилж явсан хүмүүс түүний гарыг тавилаа. Чимээ энергүй болж байснаа нэгэн хүн магадгүй сайхан боловч гадаадан аялгуутай Франц хэлээр "Өршин сойрхон уу? Та одоо боолтоо авч болно" гэв. Франц 2 дахин гуйлгаагүй нь мэдээж хэрэг. Нүд боосон альчууран авч түннис маягаар өөрөөр хэлбэл хөхөттэй улаан малгайтай эндэндгүй алтансаа хадсан зэмбэн хантаацтай хурцулаан өнгийн шалбуур өмөдтэй мөн тийм өнгийн алтансаа хадсан шилб барьсан саланг төрөйтэй шар шахаа өмссөн 40 орчим насны хүн зогсож байхыг харлаа. Өргөн кашмир ороолт бүсэлж жижигхэн махир чинжаал хавчуулжээ. Сарайн үхэрийн юм шиг цанхгэр боловч гоо үцгэлэнтэй ажээ. Нүд нь хурд сэргэлэн бараг тухтаагаан тэгшхэн хамрын хянган цэвэр грэг маягийг санагдуулна. Давирхаа шиг гялтгансан хар сахлаар эмжигдсэн дунд цагаан шүдэн нүд гялбам гялалзана. Энэ хүний цонхгэр царайн угийн биш бөгөөд олон жил булшинд байсан шиг амьдралын улаа бутарсан өнгөөн дахин хизээж олохгүй гэлтэй харагдана. Тэмч өндөр биш авчиг чирэг сайхан биетэй өмнөд нутгийн хүмүүсийг шиг жижигхэн гар хөлтэй ажээ. Гайтаногийн ярьсныг үлгэр домог гэж үзэж байсан Францад энтхийн тавилгын гоё сайхан нь бүхнээс илүү гайх сэтгэл төрүүлв. Бүх тасалгааг алтан цэцэг шаглаж ойсон түргийн улаан торгоор бүржээ. Мухарт нь өргөн буудан байх бөгөөд дээр нь алтан хуйтай өнд чулуу шигтгсэн бариултай араб зэвсэг өлгөөтэй байлаа. Венецийн шилээр хийсэн гоёмсог дэнлүү тааснаас өлгөөтэй хөл нь түргийн зөөлөн хэвсэн дээр гიშгэлийнэ. Францын орсон хаалга нь хөшгөр хаалттай бөгөөд мөн хурцгэрэлтэй зэрэгэлдээ өрөөнд ордог хаалгач гэсэн хөшөгтэй байв. Францын гайхан сонирхоход гэрийн эзэн саад боллоггүй харцыг харцаар хариулж түүнээс нүд үл салган ширтэн. Тэгснэн "Өршөөлт эрхэм минь. Таныг тэгж болгоомжлон над дээр авчирсан явдалд уучлахыг хүсье. Энэ арал ихэнхдээ хүн амтангүй байдаг болохоор хэрвээ ямар нэгэн хүн оромжийн минь нууцыг мэдчихвэл би буцаж ирэхдээ өөрийнхөө сууцыг нэлээд эвгүй байдалтай болчихсон байхыг үзэхэд хүрвэл надад үлэмж зэвүүн санагдана. Тэгтэн гарсан газрын тухай бодож гунхрахгүй. Харин ганцаараа байх болцоог болчихсонд л гунирхах болно. Харин одоо би энэ өчүүхэн эвгүй явдлыг мартагдуулахын тулд танд эндээс олдно гэж бодоогүй сайхан оройн хоол тааламжтай ор дээр өгье" гэв. "Өршөөгөр юун уужил билээ? Элбэг цайзуудын босгыг алхаж байгаа хүн бүрийн нүдийг боодог гэдгийг бүхэн мэднэ. Гүгийн нотын равуулыг санал да. Үнэндээ би танд гомдол гарах ёсгүй. Таны над үзүүлж байгаа бүхэн чинь 1001 шөнийн гайхамшигтай адил юм. Күйр. Би танд локол шиг хэлье. Таныг над дээр морилон ирэхийг мэдсэнсэн бол би бэлтгэх байсан юмсан. Гэхдээ миний өчүүхэн байр таны мэдлэлд байна. Миний тавьж байгаа оройн зууш хэдий тааруухан боловч амсаж хайрлахыг хүсье. Али, ширээ зассан уу?" Тэр дорон хаалганы хөшиг нээгдэж Эбиновын мод шиг тасхар биеэн барьсан цагаан дээл өмссөн бууби хүн эзнэн зоогийн өрөөнд орохыг урьж дохилоо. "Та надтай санал нийлэх хэсгийг мэдэхгүй байна" гэж үл таних хүн Францад хэлээд бүтэн цагаар бэбэян харж ширээний хоёр талд суучхаад ярилцаж суугаа хүнэн хэн гэж өргөмжлөн дуудахыг мэдэхгүй байхаас өөр тесвэрлэшгүй юм байдгүй юм шиг над санагддаг юм. Харин хүндэтгэл зочлолын ёсыг бодож би таны нэр ус алдар цолыг асуухгүй ганцхан тантай хэн гэж харьцуул зохихыг мэдмээр байна. Намайг бол Синдбад далайчин гэж дууддаг юм. Үүнийг би танд асуулгуулгүй хэлчихье" гэв. "Би өнөөдөр Аладдин болоход
гайхамшигтэн л үл дутаж байна. Тийм болохоор Аладдин гэж нэрлүүлэхэд саа дотор болох ямар ч зүйл алгах. Тэгэхэр намайг ямар нэгэн үл үзэгдэх ариун сүнсэн нааш нь авчирсан. Дорндын энэ хаант улстай үлдээ гэж Франц хариулв. За тэгвэл нарсаг Аладдин гэж нөгөө жигтэй эзэн хэлээд орон зог бэлэн та дуулсан. Эмээс таныг зогийн өрөөнд орохыг гуй. Таны дуулуур зарц танд зам зааж өгөхийн тулд өмнө тань явъя гэлээ. Тэгээд Синдбад хөшгөн өргөж зочныхон урд орж явлаа. Францын гайхаж шагшрах нь улам нэмэгдэжээ. Хоолны ширээн тун гот сайхан засагдсан байв. Энэ чухал нөхцөл байдлыг үзэж үнэмшээд эргэн тойрныг харж эхлэв. Зоогийн өрөөнд дөнгөс сая гарч ирсэн зочны өрөөнөөс дутх юмгүй хэнцэр сайхан байлаа. Эрдэд цагийн үнэт барималтай гантиг чулуугаар хийгдэжээ. Гонцгой өвтөр өрөөний хоёр талын буланд толгой дээрэн сагс тавьсан хоёр сайхан баримал байв. Сагсан дотор нь хамгийн ховор нандин үр жимс болох Сицилийн хамбургцай, Малагийн анир, Балиерийн зүрж, Францын тор, Туннисын нанжин чавгыг шавойлгон өрсөн байлаа. Орон зоог нь Корсын хөндийг тойруулан тавьсан шар гургуул, шүүстэй зэрлэг хаан хэрсэн, татарын сүмстэй шарсан янзаг, амтлаг сайхан халпин загас аврах том далан хавч байв. Том тавгуудын хоорондоор зууштай дийснүүд тавьжээ. Дийснүүд нь мөнгөн бөгөөд тавгнууд нь Япон шаазан байлаа. Франц нүдэн арчив. Энэ бүхэн зүүд зэрэглээ шиг санагджээ. Али ганцаараа үйлчлэх бөгөөд өөрийн үүргийг маш сайн гүйцэтгэв. Зочин түүнийг магтав. Тэгэхэд нь эзэн Францыг зочлох зуран дээдсийн ханга байдлаар тийм ээ. Энэ хөөрхөн амтан надад маш үнэнч, маш хичээнгүй байдаг юм. Амин аварсныг санаж явдаг юм да. Толгойдон хайртай байсан болоод түүнийг үлдээж өгсөний ачийг хариулж байгаа бол доо гэж хариулв. Тэгэхэд Али эзэн рүүгээ дөхөж очоод гарыг авч үнслээ. Та энэ буян туйлын ямар нөхцөл байдлын дүнд хийснийг тань асуувал миний зүгээс даруй биш цан гаргасан хэрэг болохгүй биз? Гэж Франц асуухад нь энэ амархан хэрэг. Энэ залтай гайхал Туннисын ноёны ордны ойролцоо хар арслан хүн явж болохгүй газараар явчих ч л дээ. Тэгэхэр нь ноён түүнийг барьж аваад хэл гар толгойг нь ав гэж тушаасан байна. Анхны өдөр хэлийн, маргааш нь гарын, нөгөөдөр нь толгойг нь авах байлаа. Би хэлгүй зарцтай байх юмсан гэж боддог болохоор хэлийн огтлж авахыг хүлээж угаад ноёнд очиж хоёр амтаа буугаар сольж авъя гэж хэлсэн юм. Тэр буу эзэн дээдс таалагдж байхыг би урд өдөр нь мэдсэн юм л да. Тэр энэ муу золгүй амтныг тонилгох гэж ихэд хүсэж байсан учраас нэлээд төдгөлдсөн юм. Гэхдээ би эзэн дээдсийн дөрөг махир хутгын тасогтолсон англи анчны хутгаан дээр нь нэмлээ. Тэгэхэд ноён энэ хөөрхөн амтныг гар толгойтой нь үлдэхийг зөвшөөрөөд тэгтэн Туннисын нутаг дээр дахин гიშгүүлэхгүй гэж болзоо тавьж тохирсон юм. Ингээд захин илүү ажил байж л дээ. Энэ золгүй амтан Африкийн эргийг холоосч гисэн харвал онгоцны хамгийн холын болонд очиж нуугдан ертөнцийн 3 дахь твийг өнгөрөө явхаас нааш тэндээс яагаад ч гарч ирдэггүй юм. Эзний ярьсан энэ хатуу ширүүн энэрлт сэтгэлийг юу гэж тайлбарлахаа Франц мэдэхгүй бодлого боллоо. Тэгэд яриагаа өөрчлөхийн тулд та нэрийг хэрэгжилж яваа тэрхүү сайн санаа далаачин шиг амьдралаа жуулчлаар өнгөрүүлж яваах юм а да. Гэхэд нь тийм ээ. Энэ бол урд нэгэн цагта үүнийг биелүүлж хэрэгжүүлж чадах болцоо гарна гэж бодоогүй явсан үедээ андгаалсан тангараг байгаа юм. Гэж үл танихан инээмсэглэн хариулаад. Би бас хэдэн тангараг тавьсан хүн л дээ. Цагийн ирэхээр тэднийг ч гүйцэтгэн гэж горддог юм. Гэв. Синдбад эдгээр үгийг маш хайхрамжгүй хэлсэн боловч хатуу ширвнээр үзэн ядах байдал хардсанд нь илэрнэ. Та их зовсон хүн юм а да. Гэж Франц асуучихлаа. Синдбад татус хийж төөн рүү ширтэн харснаа. Та юунаас болж ингэж бодов? Гэж асуулаа. Юм бүхнээс гэж Франц хариулаад таны дуу, харц, цонхгор царай, таны энэ байгаа амьдрал тань цөмөрөн гэв юм.
Би юу? Би орчлон дээр байж болох хамгийн сайхан жаргалтай амьдралаар амьдарч байгаа хүн. Би бол энэ ертөнцийн эзэн. Ямар нэгэн газар сайхан санагдвал би тэндэ байдаг. Хэрвээ тэндээсээ уйлчихвал яваад л өгдөг. Би шувуу шиг л эрхчлөөтэй хүн дээ. Би шувуу шиг далавчтай. Намайг хүрээлэн байгаа хүмүүс анхны дохиогоор л миний захирсныг гүйцэтгэдэг. Би заримдаа хүмүүсийн үнийн шударгаан шүүхээр даажигнан тэдний ирж байгаа дээрэмчин мөрдөж байгаа хэрэгтэнг нь булан авч зугаацдаг юм. Түүнээс гадна надад өөрт минь үнийн шударгаан шүүх бий. Үүнд бүх зүйл анги бий. Зэмлэх хэтрүүлэх явдлыг элдв ёс журам гэлгүй гүйцэтгэдэг юм да. Түүнд хэн ч оролцох эрхгүй. Хэрвээ та миний амьдралаа самсаж үтсэнсэн бол өөрөөр байхыг хүсэгчгүй энэ ертөнцид дахин ямар нэг нандин бодлон биелүүлэх гэж л биш бол хизээч буцаж ирэхгүйсэн. Жишээлбэл өшөө авах уу гэж Франц хэлв. Тэгэхэд танихгүй хүний оюун санаа зүрх сэтгэлд нэвтрэн ордог тэрхүү хардсаар Францыг харлаа. Яагаад заавал өшөө авах байдаг вүлээ? Яагаад гэвэл та нийгэмд хөөгдөн шахагдаж тэдэнтэй аимшиг тооцоо хийх гэж бэлтгэж байгаа хүн шиг л над санагдлаа гэж Франц өөдөөс нь хэлэхэд Синдбад та эндүрч байна гэж хэлээд цагаан шүдэн ярилцуулан хачин энэ дээр энэгээд би бол нэг ёсны нэгүүлсэн тэтгэгч хүн. Хожим нэгэн цагт Парист очиж эрхэм опер болон хөх цувтай хүнтэй өрсөлдөж магадгүй шүү гэв. Энэ таны Парист очих анхны аял болох уу? Тийм ээ. Би тийм их сониуч хүн биш байгаа биз? Би түнд буруутай биш гэдгийг хэлье. Цаг нь болохоор аялнаа. Тэгээд та Парис руу удахгүй явах уу? Би өөрөө мэдэхгүй байна. Цаг үеийн байдлаас л болно доо. Би таныг очиход тэнд байж Монте Кристо арал дээр таны энхүү элбэг дэлбэгээр зочилсны хариуд чадах чинээгээр үүжлэхийг хүсэж байна. Би таны урилгыг их л баяртай хүлээн авах байсансан. Гэхдээ би Парис руу хэнд ч мэддэхгүйгээр очих минь харамсалтай. Тэр завсар зоог үргэжлэн байлаа. Үл таних хүн санаандгүй ирсэн зочин тавьсан энэ сайхан хоолнд хуруу хөрөгтөдий болсон тул энэ хоол ганцхан Францд л зориулж тавьсан мэт байлаа. Эцэст нь Али амттан буюу өөрөөр хэлбэл баримл дээр байсан сакстай жимсийг буулгаж ирэв. Сакснуудын хооронд тагтай алтан аяг авчирч тавилаа. Али энэ аягтай ямиг хүнтгэн авчирсан нь сониуч цанг хөдлөгжээ. Тагийг авч харвал урд нь огт үзээгүй харахад ширбет хэмээх сэрвцүүлэх ундаатай төстэй ногоовтөр өнгийн зунгаар алдсан юм байлаа. Франц учрыг оллоггүй гайхан буцааж таглаад эзэн өөд харвал цаатхан дооглосон маягтай инэв хийлж байв. Та энэ аяган дотор байгаа ямиг юу болохыг тааварлаж чадахгүй мэдхиймсэн гэж хорхойтой нь хөрч байна уу? Тийм ээ, тэгж байна. Энэ ногоон шэберт бол Геба Юпитерийн ширээн дээр тавьж өгсөн Амбрози байгаа юм. Гэхдээ энэ Амбрози хүний гарт орж ирээд Тэнгэрийн нэрийг орхиж газрын нэртэй болоогүй юм уу? Миний төдийлөн таахгүй байгаа энэ зүйлийг хүний хэлээр юу гэж нэрлэдэг юм бол? Манай материализмын маргашгүй нотлогоо гэдэг ёстой энэ байна да. Гэд Синдбад дуу олдаад бид аз жаргалан ажиглан мэдэхгүй түүнийг хайхрахгүйгээр хажуугаар нь хичнээн олонгуудаа өнгөрнө. Түүнгөөд харлаач гэсэн олж танихгүй байна. Хэрв та томоотой тэгээ шүтэнтэй нь алт байдаг бол энэ ширбетээс амсал да. Таны өмнө Перугийн Гүзертийн Голкондын алтны уурхай нээгдэнэ. Хэрвээ та дүрслэн бодогч яруу найрагч хүн бол үүнээс амсмагц болцоогүй юм гэж байхгүй болж таны өмнө хязгааргүй өргөн тол нээгдэж таны зүрх сэтгэл хүсэл мөрөөдөл чөлөөтэй болж мөрөөдлийн эцэг өсгөлгүй хязгаарт халин нисэх болно. Хэрвээ та нэр төр дуртай орчлонгийн сүр хүчний төлөө хөөцөлдөх хүн бол үүнээс идээд нэг цаг болмогцол та Европ төвийн өчүүхэн жижиг Англи, Франц, Испани мэтийн эзэн бус харин орчлонгийн эзэн хорвоо ертөнцийн эзэн болчихно. Таны хаан суудал Санта Исусыг аваачиж өргөсөн тэр өндөрлөг дээр байж
Түүнд сөхөрлгүйгээр төөний хумсыг үнсэлгүйгээр бүх дэлхий дээрх хаан тулсуудыг захиран суух болно. Энэ маш сонин. Тэгээд ч бас үүнд хүрэлцгүйц байна. Хараач гэв. Энэ үгийг хэлээд алтан шаргал аягны тагийг авч кофед цааны халбгаар шидэд шербетээс хутхан авч амандан хийгээд нүдэн дутуу аниж толоогон гэдийлгэн байгаад алгуурхан залгив. Франц өөрийн эзнийг дуртай амтнан амтрахад нь саад болсонгүй. Тэгээд түүнийг баг зэрэг ухаан ороход нь энэ шидэд зүйлтэй нь юу гэж асуулаа. Та уулын өвгөн гэдгийн тухай дуулсан уу? Гэж эзэн өөдөөс нь асуугаад Филипп Августыг алах гэсэн тэр хүний тухай дуулсан уу? Дуулгүй яхав. Уулынхаа хормойд үдсгэлэн сайхан хөндийтэй байсан бөгөөд тэндэн хассан Эписаб сайхан цэцэрлэг ургуулж тэнд нь зэлүүд сэрүүн агаартай байсныг та мэднэ шүү дээ. Тэр сэрүүн асартан онцолж авсан хүмүүсийн урж авчираад тэднийг Марко Полого хэлснээр бол үргэлж цэцэглэж байдаг ургамал, үргэлж болсон жимс, мөнх залуугаран байдаг октоодтай газарт хүргэж аваачдаг, тийм өвсгөр зочилдог байж. Эдгээр зол жаргалтай хөвгүүд үнэн гэж бодож байсан зүйл нь зөвхөн хүсэл мөрөөдөл байсан юм. Тэгтээ энэ хүсэл мөрөөдөл нь түүнийг бэлгэлөө өгсөн хүнд сэтгэл оюун, бие цогцсон хөдөлтөөр тийм амттай тайвшруулагч, тийм их шуналтай хүсэл мөрөөдөл бөгөөд тэд төөнд бурхан захирагдж байгаа юм шиг л захирагдж зааж өгсөн хүнийг алхахаар ертөнцийн хязгаартаж хүртэл явж өглийг зөвхөн тэр сайхан амьдралд шилжиж байгаа шилжилт төдийхнөр үзэж сэтгэл зовлгүй аимшигтайгаар өгдөг байсан байна. Тэгвэл эн чинь гашин шүү гэж Франц дуу алдан асуугаад би үүний тухай сонссон юм байна гэв. Тийм ээ, Нарсаг Аладдин. Энэ бол хамгийн сайхан, хамгийн цэвэр Александрын гашиш байгаа юм. Хүн төрлөختөнд аз жаргалыг худалдагчд гэж бичсэн бичгтээ ордон барьж өгвөл зохилтой зүрлэшгүй хүн Апогороос авсан юм. Би таны магтаж байгаа зүйлийг биеэрэн амсаж итгэхийг хүсэж байна гэж Франц хэлв. Өөрөө л мэд хүнд зочин байна. Өөрөө л мэд. Харин эхний туршлага дээр битгий зогсоорой. Сэрлийг зөөлөн, ширүүн, уйтгартай, баяртай гэх зэргийн шин сэтгэл бүрд дасгаж байх хэрэгтэй. Энэ дэнгэрлэг өвс аз жаргалын төлөө бүтээгдсэн биш. Зовлон зүдгүүрээс зууралдан байх учраас байгаль энэхүү ургамалтай тэмцэж байдаг юм. Энэ тулдаанд байгаль ялагдан унаж, хүсэл мөрөөдлийн хойноос үнэн бодит зүйл дагалдан ирдэг болох хэрэгтэй юм. Тэгэхэд л хүсэл мөрөөдөл дийлж, хүсэл мөрөөдөл нь амьдрал болон амьдрал нь хүсэл мөрөөдөл болно. Энэ өөрчлөлт хичнээн олон янз гэж. Жинхэнэ амьдралын уйтгар гунгийг хүсэл мөрөөдлийн амьдралын баясгалтай зэрэгцүүлэн та амьдралаас нүүр буруулан үрдийн хүсэл мөрөөдөлд автах болно. Тэгээд та өөрийн ертөнцийг бусдын ертөнцийн тулд орхих үед Неаполитаны хаврыг Лапландын өвлөөр сольж, Диваажингаас газарт бууж, Тэнгэрээс тамд орсон мэт санагдах болно. Амсаад үз, хүндэт зочин минь. Амсаад үз. Франц хариу хэлхийн оронд халбаан авч гайхамшигт шербетээс эзний лавсан хэмжээгээр хутгаж амандан хийгээд бурхны эдийг залгисны дараагаар чөтгөр ав. Дараа нь ямар сайхан болохыг бүү мэд. Таны хэлсэн шиг тийм амттай биш юм байна гэж хэлв. Таны тагнаа энэ ер бишийн амтанд дасаагүй болоод тэгж байгаа юм. Таны сүлд нь учиргүй шуналтай болсон хавч, цай, дарс, шоколад эхлээд ламсгад тань сайхан санагдсан гэж юу? Та гургуул дээр хольж иддэг ромчууд, алтан хараацсан үр иддэг хятадуудыг та ойлгоно гэж юу? Мэдээж үгүй. Тэгвэл гашиш адилхан. Энэ өнөөдөр танд ямар ч амтгүй муухай санагдавч 7 хоног төвчээд үз. Тэгвэл үүнтэй зэрэгцүүлэх сайхан юм энэ орчлонд үгүй болно. Харин одоо тийшээ өрөөнд орцгоё. Али, бидэнд ганц тамхи кофе цай өгнө үү? Тэгээд босож байх сур өөрийгөө Синдбад далайчин гэж нэрлэж, бэдэж тэнхүү нэрлэж байгаа хүн зарцтан тушаалагч Франц зэрэгэлтий өрөөнд орлоо. Өрөөний засал чимэг нь энгийн боловч бусдаасаа дутхгүй баян чинэлэг ажээ. Өрөө дув дуураг бөгөөд эргэн тойрон буудан тавьсан байв.
Харин буйдан хан тааз шалан хөвсгөр хөвс шиг үнд сахлаг зөөлөн үсээр бүрхэгдэжээ. Сахлаг дэлтэй Африкийн арслан, Бенгалийн судалт барс, Дантигийн үтсэн шиг алаг цоохор Капин эрвис, Сибирийн баавга, Норвегийн өнөгн яарс байлаа. Дээрээс нь овоолон тавьсан байх тул өтгөн өвсөн дээр явж байгаа ч юм уу эсвэл зөөлөн дэвсгэр твтэж байгаа юм шиг санагдана. Зочин эзэн хоёр буудан дээр хажуулав. Ховон сорволтой мэлэргийн модон ганснууд дахин нэрх гэж ажил удахгүй тулд тамхи нэрээстэй бэлэн байлаа. Тэр хоёрыг ганс авахд Али гал өгөөд кофец авчирхаар явлаа. Нам гүм болов. Синдбад ярианы үед ч гэсэн сэтгэлээс нь гараагүй бодолдон автан Франц сайн тамхи татж байгаа хүний ёсоор хамаг гүнхтэй санаа нисэн алга болж оронд нь шидэт зүуд шахан төрнө. Али кофец авчирв. Та Франц маягаар уу? Эсвэл түрэг маягаар уу? Шингэн үү, өтгөн үү? Чихэртэй буюу чихрэг буюу? Хандалсныг уу эсвэл буцалгасныг уу? Гэж үл таних хүн асуулаа. Би түрэг маягаар бэлтгэснийг ууя. Гэж Франц хариулахад нь таних маш зөв. Энэ чинь таныг дорндын амьдралд дуртайг харуулж байна. Хөрхий. Зөвхөн дорндол амьдарч чадаж байна. Харин миний тухай тэгээвэл гээд хачин нэтэн Францаас нуулгүй инээмсэглээд би Парис дахь хэрэгэн дуусчихад дорндод насаан дуустал суунаа. Хэрвээ та манайхаар очие гэвэл намайг Каир, Багдад эсвэл Испагийн хотоос эрд сургалах хэрэг гарна байх та гэв. Энэ тун амаргүй хэрэг надад бүргэдийн далавч ургаж байх шиг л байна. Би түүгээр нэг хоногийн дотор ертөнцийг тойрон ниснэ гэж Франц хэлв. Айда гашиш нөлөөлж байна. Тэгвэл далавчаан дэлгэж газар дэлхий дээрх уудамзайд нисэн оддоо битгий айгаарай. Таныг хамгаалж байгаа. Хэрвээ таны далавч Икарын далавч шиг нарны халуун элчинд шатвал бид таныг тосож тэврэн авна. Тэгээд Алид араб хэлээр хэдэн үг хэлэхэд цаадах нь бүхэн ёслоод гарч одлоо. Өөрт нь хачин өөрчлөлт болж байхыг Франц мэдэв. Өдрийн турш хоримтлагдсан ядрал, үдшийн явдалд хөдөлсөн төгшүүрн унтахын өмнөх мэт алга болон арилж цовоо сэргэлэн боллоо. Бэйн хөнгөрч ухаан хэлхийн аргагүй саруул болж сэрэл нь 2 дахин хурцтав. Тэнгэрийн хаяа улам өргөжөж ямар нэгэн бүдэг бүрий аюул занал хиллийг төрүүлсэн баргар бараан байхаан болж харавж хараа цуцам тунгалаг хөх далай цэлийж нарны хурц гэрлэг ийгүүлж ариун сайхан салхиулээн. Дараа нь хэрвээ бичиж амжвал тэнгэрлэг аялгау байхаар далайчдын дууны нарийн цэвэр аялгуудаар Монте Кристо арал өмнө босч ирэхийг харлаа. Тэгтэн арал долгион дээрх аимшигт зохио хад биш, харин цөл говьд байдаг баян бүрч шиг харагдав. Арлаас тэнгэрүүд битүүлэг шидэт аялгау цацран нисэж байгаа мэт учир завд өх тусам дуулах нь улам тархан цуурайтна. Энд Лорелей загасчныг уруу татах ч юм уу, Амфион хот босгох гэж байгаа адил болно. Эцэст нь зав эргт тулв. Тэгтэн нийлж байгаа 2 уруул шиг ямар ч дөргөлт түлхэлтгүй алгуур зөөлөн хөрч өөрөө бууж агуу руу ороход гайхамшиг төвчм намдахгүй байлаа. Тэр шатаар доошоо бууж байгаа юм шиг өөрт нь санагдан цэвэр ариун агаар амьсгалж түүнээс болон оюун ухаан хүсэл мөрөөдөлд уусан замхарч хажин эзэн Синдбад хэлгүй зарц Аалиг хүртэл үзв. Дараа нь хамаг юм сүдэрлэгдэх мэт алга болон одож эрдэд цагт нойр болон жаргал зугааслан хамгаалах гэж шүн асаадаг бүдэг гэрлээр гэрэлтүүлсэн баримл хөшөөтэй өрөөнд орлоо. Тэдгээрийн шохоорхмоор гоё сайхан хэлбэртэй сорон зам мэт харцтай дур сэтгэлийн татам инээмсэглсэн зөөлөн буржгар өстэй уран найраг дүүрэн баримл байлаа. Эдгээр бол агуу их айлгүй 3 хүүхэн Фрина, Клеопатра, Месалина байлаа. Ичгүүр санжуургүй энэ үзэгдлийн дунд
Гуайлыг хонгор залуу биеийн энэ гурван гантиг чулуун завхаачуулаас ичингүр нь нуусан мэт далдалсан гэгээн сайхан тэнгэрийн дагн үзэгдэн гарч ирэв. Тэгээд тэд гурван баримл нэгэн хүнд тачаадан дурлаж тэр дурлсан хүн өөрөө байх юм. Тэд хөлөөн хүртэл өнжсөн цагаан нөмрөг нөмөрч задлан тавьсан үсэн долиглуулан цээжэн ил гарган түүн рүү ойртож ирлээ. Тэд бурхтын сэтгэлийг татж чадах боловч ариун гэгэнтнүүд өмнө нь тэсвэрлэн зогсож чаддаг тийм царайгаан гарган ирэв. Түүн рүү шуу харсан могоон харц шиг шуналтай галдуйл бадарсан харцаар харахад тэврэх мэт зовлонтой үнсэн таалах мэт амттай тэр бүхний өмнө тэсвэрлэн зогсох хүч хөрсөнгүй. Франц нүдэн аньснан эргэн тойрныг сүүлчийн удаа харахад өнөөх нөмрөгтөө ичингүрсэн баримл бүр түр харагдав. Тэгээд нүд нь үнэн бодит байдлыг харахамж ухаан бодож ухаарахын аргагүй сэрэлд зориулагдсан нээгдэв. Тэгэхэд холыг харагч мэрэгэн хүн амлан хэлсэн тэр эцэж цуцшгүй шунал ташаалын барагдашгүй сайхан үе эхэллээ. Гантиг чулуун уруул ам орж цээжин биеийн халуу дүүгэн гашишин эрхшээлд анх удаагаан орсон Францад шунал тачаал нь зовлон болж сэтгэл багтан жаргаж байсан тамлал мэт санагдлаа. Тэгтэл халуу өргсөн уруул дээр атирсан могоо шиг хүйтэн уруул наалдан ирэхийг мэдэрч тэр дорон энэ хачин гайхалтай шунал тачаадлыг гараараа түлхэн зайлуулахыг оролдов. Сэрэл мэдрэл нь далд нойрны эрхэн давтагдан сэтгэл оюунаач өгөхөд харамсахгүй тэмцлийн дараа тэр хүн жаргал цэнгэлдэн ядарн сулдж гантиг чулуун хонгоруудын үнсэлт ба нойронд дарагдан ухаангүй унаж ойчлоо.